Hey guys, та бүхэн яг одоо Lemon Press-ийн Lunch Hour podcast-ийг үзэж бас сонсож байна. Ингээ шууд гол яриа руу орцгоё. Бидний подкастаа бэлтгэн өргөж буй хоёр хэмжээст кофе шопын зочны судал дээр And Global компани гүйцэтгэх захирал Хос Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Подкаст маань автаа мэрл. Сайн байна уу? Өрсөнд баярлалаа. Баярлаа. Ирсэнд баярлаа. Өрсөнд баярлалаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан өглөө. Хоёулаа сайхан ярилцсанаа өнөөдөр. За. Би сая нөгөө And Global гэж танилцуулчихж байгаа тий. And Global-ийн гүйцэтгэх захирал гэхээр хүмүүс бол анар шаркаар сая тий Shark Tank-д ороод тий And Global бол тэн дээр нөгөө ерхий ивент итгэгчээр орсон. Тэгэхээр тэндээс бол нэлээд сайн сонсцсон байгаа. And Global гэдгийг хоёлаа ярьж эхэлхүү би харин өөрийн чинь одоо карьерийг ярьж эхэлхүү гэдэг дээрээ байгаа хгүй. За. Тэгэхээр ямар ч байсан гэхдээ миний хувьд ингэж бодож байна. And Global-ийн гүйцэтгэх захирал гэж танилцуулсны хувьд And Global гэдэг компани тухай ерөнхий нэг ойлголтыг өгчий те ямар үйл ажиллагаа явуулдیں۔ Мэдж байгаа хүн мэдж байгаа үз мэдгүй нь мэдгүй шүү дээ те. And Global гэдэг компани бол ер нь бол технологийн компани. Хамгийн түрүүндээ хэлсэн дээр баг. Тэгээд And Global ер нь хаанаас эхэлсэн бэ гэхээр ерөөсөө л тэг миний одоо энэ And Global байгаа шалтгаанч тэр ерөөсөө энэ компани vision гэж ярьдаг алсын хараа тэнд л байгаа. Тэр нь юу вэ гэхээр ерөөс Монгол хүний оюуны потенциал гэдэг зүйлийг л олон улсад ерөөсөө хүлээн зөвшөөрүүлье гэдэг тийм зорилготой ийм компани байна. Тэгээд тэрийгээ болохоор оюуны бүтээл буюу технологиороо таниулъя гэдэг ийм компани. За нэг 5 жилийн настай. Хамгийн анхандаа бол яг Монголоос үйл ажиллагаа эхлүүлсэн. Монголд бол зарим хүмүүс маань болохоор Lendeman гэдгээр нь таньж магадгүй. Яг тэр манай хамгийн том охин л доо. Тэгээд Lendeman анх гарч ирээд арч ирсэн нэг 17 оны ихэнх юм байна. Тэрнээс хойш болохоор за Lendeman дараа Suprap, за тэрний дараа Banana, за тэрний дараа Philippine, за тэрний дараа ингээ олон улсын бизнес гэх мэтчлэн явж байгаа буюу Монгол, Филиппинд яг өөрсдөө операц явуулдаг одоо финтекийн бизнестэй. Тэгээд түүнээс гадна болохоор технологиор одоо энэ хоёр Монгол болон Филиппинд ингээд өөрсдийнхөө бизнесээр хоригдлогдсон тийм технологи болон бизнесийн ноу-хау гэдэг зүйлийг олон улсад одоо түгээхээр явж байгаа ийм компани байна. Финтек гэдгийг та хамгийн энгийнээр тайлбарлаад өгч байна. Финтекийг бол яг хүн болгон бас сонссон л байгаа тий. Гэхдээ яг ямар учиртай юм? Яг үгийнх нь үндсээр нь ярих юм бол зүгээр ингээд finance те санхүү болон технологи гэдэг энэ хоёр үгний л холимог юм байна. Тэр нь болохоор яг за энэ хоёр үг нийлцсэн юм чинь зүгээр л санхүү технологи хоёрын нийлмэл юм биш үү гэж магадгүй. Гэтэ уг үндсэн санаа нь бол анхандаа бол тий угаасаа л тэр зүгээр санхүү технологи ашиглах юм бол бэж л байсан шүү дээ тий. Тэгээд яагаад одоо тэгвэл финтек гэж гэхээр ер нь бол энэ санхүүгийн салбарыг бор одоо ингээд тий эвднэх юм уу тий бүр инновац авчирья. Бүр ингээд шал өөр төвшөнд аваачаа гэдэг бүр ингээд нэг удаа эвдэж байгаа гэдэг үүднээсээ ер нь финтек гэдэг энэ нэг тусдаа юм үг бол одоо 20 хэдэн жилүүдэд бол нэлээд ингэж тодорч гарч ирж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр And Global бол энэ финтек гэдэг юмаа тойрсон л одоо үйл ажиллагаанууд явуулдаг гэсэн үг үү? Яг хоо түрүүн би хамгийн түрүүнд хэлсэнчлэн яг технологийн компани тий. Тэгэхээр энэ заавал ер нь бол финтек байх албагүй. Бидний эхлэл финтек. Цаашдаа болохоор бид нар бол одоо ч гэсэн одоо технологийнхоо зүг чигийг бол янз янзаар бол ингээ өөрчлөөл явж байгаа. Өөрчлөлт гэх юм одоо нэмээд тий. За зүгээр нэг одоо ийм анхандаа бол бид нар бол за ийм зээлийн үйлчлэгээс эхэлсэн те. Тэгэхдээ зээлдээ болохоор уул нь бол зээлдээ чухал биш байхгүй. Ард нь байгаа тэр технологи буюу те альва хүнийг яаж үнэлэх юм бэ гэдгээс л эхэлж байгаа байхгүй. За тэнгууд нь тэрэн дараа нь ингээд цахим хитвч болж хувираал, тэг төлбөр тооцоолж хувираал, за худалдаа болж те цахим худалдаа болж хувираал. За тэрэн дээр нь тэнгууд одоо яаж ийм ихэр түүний яриагаа буцаад ороход бол ер нь бол ийм одоо дижитал ассет гэж ярьдаг те. Ийм одоо цахим хөрөнгө гэх юм уу да. Тийм хөрөнгийн холбоотой одоо токенжуулагч гэдэг юм уу тийм бас технологи орж ирж байна. За тэр байтугай бүр одоо цахилгаан холбооны салбарын технологи орж ирж байна. За тэр байтугай бүр брокеруудын технологи руу хүртэл орж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ финтекер өөрсдөө хязгаарлахгүй ийм ерөнхийдөө технологийн инновацийн компани гэж бол ойлгож байна. Одоо сонсоод And Global ингээ мэдэж авцгаалаа тий. Өөрийн чинь хувьд болохоор гүйцэтгэх захирлаар ажиллаад 1 жил. Тий 1 жил яг л 1 жил болж байна дөө. За тэгэхээр би нөгөө сая эхлэлт хэлсэн өөрийн чинь тухай ярих уу тий And Global-ыг төрүүлж ярих уу гэдэг дээр яг And Global-ийн тухай ингээд хоёлаа ойлголтыг өгчлөө. Тэгээ өөрийн чинь тухай яг яагаад ярих гээд байна вэ гэхээр манай байнгын сонсогчид бол мэдж байгаа. Би бол зочныхоо тухай нэг их яриад байдаггүй тий ажлын замнал ер нь бол дуртаад өнгөрчдөг. Хос Эрдэнэ захирлын хувьд болохоор ер нь бол Японд боловсрол эзэмшсэн Японы Hitotsubashi гэдэг их сургуулийг төгссөн байгаа тий. За
шинэ Монгол сургуулийн төгсөгч бас. Тэгээд засгийн газрын тэтгэлэг аваад ерөнхийдөө Хитоцо Башид сурч төгсөөд тэгээд төгсөнгүүтээ Швейцарын хөрөнгө оруулалттай UBS гээд банкнд ажиллаж байсан тий. Ингээ тэгээд тэрний дараа болохоор Mizuho гэд бас Японы мега банкнуудын нэг ажиллаж байсан. Ингээд харах юм бол санхүүгийн хүмүүс бол яг энэ замналыг бол амар мөрөөдлийн замнал гэж ярьд юм билээ. Өө за. Баярлалаа. Тэгээ энэ том Японы том мега компаниудад тэ хөрөнгө оруулалтын банкир хийжсэн хүн яагаад Монголд ирч вэ гэдгийг сонирхын тулд та биднэрт одоо юу гэдэг карьерийнхаа замналыг нэг жоохон яриад өгчдөг. Яг энэ нэлээд урт яриа болж магадгүй. Юу ихээр Анукам нэлээд сайн судалсан байна. Амар сайн мэдж байна. Би яг Шинэ Монголыг төгссөн. Тухайн үед Шинэ Монгол бол яг зөвхөн ахлах сургууль байсан. Тэгээ одоо бол бүрэн дунд сургууль байгаа. Ахлах сургуульд байж байгаа хүмүүс маань бол ер нь бол заавал Япон явах албагүй юм байна. Зөвхөн Япон хэв шинжтэй сургууль байхгүй. Би бол багасаа л ер нь бол нэг юм Япон руу тий яг одоо их сургууль дээр очиж сурнаа гэдэг юм бол дотор бол ер нь шийдсэн явж исэн юм хүн байгаад. Тэгээд явахынхаа өмнө болохоор Шинэ монголчин нэг юм юутай соёлтой. Тэр соёл нь юу вэ гэхээр за явахаас өмнө яг юу зорж явж байгаа вэ наатаа бичиж үлдээ гэдэг хэвхэв. Тэгээд тэрийг болохоор яг хуу шушин гэж нэрлэдэг. Тэр нь болохоор анхны өөрийн энэ дотоод сэтгэл гэх юм уу одоо тэгэж орчуулах юм яхаж махчлаад орчуулал. Тэрэн дээр би юу гэж бичижсэн бэ гэхээр дэлхийд дурсагдах Монголын корпорац бүтээнэ гэж ингэ. Тэхийн тул Япон явна гэж бол би бичижсэн. За тэгээд тухайн үед бол яг үдээ ийм хөөрхөнтэй нэг 10 жилийн хүүхэдтэй нэг ийм өнгөцгөн лодтолтой байгаа юм л та. За хаста нэрээ гоё корпорац бүтээнэ гэдэг чинь л ерөөсө бизнес сурах хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүтээ Хитоцо Баши гэдэг их сургууль руу очсон. Хитоцо Баши гэдэг нь болохоор зарим хүмүүс дуулсан ч байж магадгүй, дуулаагүй ч байж магадгүй. Яг Японы улсын хувьд болохоор улсын сургууль, их сургууль дотороо илүү яг бизнесээр хамгийн анхны сургууль гэж яригдсан сургууль. Нийгмийн ухааны сургууль л та, нэг том биш. Энд одоо би ингээд яг бизнес сургууль орсон аахгүй. Орсон факультет нь ч гэсэн худалдааны факультет. За тэгээ яваад орлоо. Яа багш нарын ч гэсэн аягүй гоё байлаа те. Яг үнэхээр Японы аягүй мундаг том компаниудын яг нэг юм тузын гишүүн ч юм уу те. Тэр удирдлагт давхар байдаг тийм хүмүүс байгаа аахгүй те. Заагаал ээж. Тэгэл ясаа аягүй амбицтай яваад орсон нөхөр чинь ингээл өдрөөр ингээд анхандаа гой санагдчихсэн юм нэг жоохон сүултээ. Ер нь би чинь ингэж бизнесийг сурна гэж байх юм болов уу гэж бодож эхэлсэн аахгүй те. За ингээд компаниг менеж хийн, за бизнесийг ойлгоно гэдэг чинь тэр бол ерөөсөө нэг юмнээ сураад болчдөг зүйл биш байгаа байхгүй. Ингээд сонсоод тагтсан те. За эн чинь ер нь амьдралын ухаан юм шүү. Яг үнэхээр амьдрал дээр нь гараад яг бизнесийг хийгээ явж иж энийг чинь ойлгодог, сурдаг зүйл юм биш үү гэж бодоод. Тэнгүүд чинь нэг юм сонин өөрөө нэг юм те. Амар сүртэй нэг юм ингээд нэг зөрөө явж исэн хүн чинь нэг юм жоохон ингээд нэг юм хямралд орж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ за гэхдээ миний мөрөөдөл бол өөрчлөгдөөгүй те. Зорилго маань өөрчлөгдөөгүй гэж нэлээд бодож байгаад ингээд янз янзын ингээл юу яалаа л та багш нартайгаа ярьж үзээл ингээл нөгөө мундаг хүмүүсийг хараад исэн чи тэр хүмүүс болгоо нэг юм зэвсэгтэй байт юм байна. Ер нь мундаг юм компани удирдлага хүмүүс чинь нэг юм өөр ингэсэн зэвсэгтэй байгаа байхгүй те. Тэр нь одоо юу ч байт юм ба ямар нэг юм. Тэгээ бодоо юужсэн би чинь өөрөө юм ер нь бол яг хуу математик те байгалийн айгу дуртай байхгүй те. Ер нь бол за энэ бол дашрамд нэхлээд багада би эмчийг болох юм мөрөөдөж явсан өвөө шиг. Тийм болохоор байгалийн айгу дуртай. Тэгэнгүүт чинь ингээд математик ер нь бол юм сууртай байхгүй. Тэгэхээр за энэ санхүү гэдэг юм чи айгу гоё юм байна. Тэгээ ингээд яагаад санхүү гоё вэ гэхээр ингээд санхүү гэдэг чинь өөрөө айгу гоё юм юу байт юм бэ? Би одоо ингээд өөрийнхөө хэрвээ би өөрөө ингээд те яа ингээд аливаа нэг компани захирал удирдлага болоо явах юм бол хамгийн чухал нэг юм шаардлагатай нэг чадвар бол ирээдүг тодорхой хэмжээр төсөөлөх харах чадвар. Тэгээ тэр нэг төсөөлж хараад тэрнтэй уялдаатай хуруу ертөнц яаж өөрчлөгдөж байна? Тэр нь бизнес дээр ямар нөлөө гарч ирэх вэ? Тэгээ салбар нь яаж өөрчлөгдөх вэ гэдгийг нэг юм тийм тодорхой хэмжээнд ингээд төсөөлөх төр чадвар байгаа байхгүй тий. Тэгэхээр санхүүг хараад тахаар ингээд санхүү сураа явсан чинь санхүүгийн жишээлбэл зүгээр нэг юм бодлогын хүнийг өөрчлөгдлөө тий. Тэгэхээр хаана ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг чинь айгүй олон юм нээс ингээд улбат байгаа байхгүй. Тэгэхээр за ер нь энэ санхүү сураа явж итэл тодорхой хэмжээнд би нэг жоох нэг ирээдүг нэг юм харах гад тий. Тийм болчих юм биш байгаа даа гэж бодоо явж байгаад. Тэгээд би 3 дахь курстэй нэг дадлага хийж үзвэ. Тэгээ хаана дадлага хийсэн бэ гэхээр би тухайд Morgan Stanley гэдэг Америкийн инвестмент банк хөрөнгө оруулалтын банк те тэнд ингээд бас ёндороод те ингээд тэнцээд яваад ороод дадлага хийгээд үзлээ л те тэгсэн чинь тэнд л ерөөсөө үнэхээр буцалдаг те амьдрал үнэхээр буцалдаг тэр бол бүр шал ондоо ертөнц байсан миний хувьд л энд байгаа хүмүүс ямар солиотой ухаантай мундаг төсвөртэй төвчээртэй хоншорт хүмүүсээ те тэгэж анх бодогдоод за ер нь биишэл энэ салбар руу орох юм бол би бол ер нь юм сурч магадгүй юм байна.
санхүүтэй ч орох юм байх юм байна, бизнестэй ч орох юм байх юм байна. Тэ хөрөнгө оруулалтын банк чи зүгээр хөрөнгө оруулалт хийгээд идэг банк биш байхгүй. Энэ яадаг гэхээр яг л нэг бизнесийн зөвлөгөө өгдөг газар байхгүй санхүү талаас нь тэ. Тэгэхээр бизнес болон санхүүг уялдуулсан энэ хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь үнэхээр гоё юм байна гэж бодоод за тэнгүүтээ тэрийг зориод за тэгээд яг магистра бол бизнесийн удирдлага гэдэг юмар хийчээд тэнгүүтээ хөрөнгө оруулалтын банкнд орсон юм. За хөрөнгө оруулалтын банкнд ороо явлаа, амьдрал үзлээ, стажинхан шал дээр булаач цацгас хараадлаа те. Үнэхээр янз янз юм үзсэн. Үзэж явж байгаад яг би нэг тэнд 3 жил байсан. 3 жил байх хугацаанд юм үзсэн. Үнэхээр гоё байсан те. Стажинхан нөгөө нэг сонины ихний нүр дээр гарах үс хэмжээний том зүйлүүдийг бол тодорхой хэмжээнд оролцож явсан. Гоё санагдчихсэн. Гэхдээ яг шууд холбоогүй гэж магадгүй ч гэсэн энэ болохоор тухайн үед юм ер нь айгүй юм хөрөнгө оруулалтын банкны амьдрал гэдэг бол ийм зарим хүмүүс мэдэх юм хүнлэг бус ер нь орчинтой байхгүй. Жишээлбэл те зүгээр нэг жишээ хэлэхэд л өглөө 4 гэхэд гэртээ хайрдаг. За өглөө 8 гэхэд ажилдаа очдог те. Тэгээд миний эхний жил бол 365 хоног ажилдаа байсан. Надад хагас бүтэн сайн байгаагүй 12 сарын 31 шинэ жил 1 сарын 1-ээс ойл байгаагүй. Тэгэж ажиллаж явсан байхгүй. Тэгэхээр эн чин айгүй тийм хороо ертөнцөөс тасарсан байгаа байхгүй те. Тэгэж явж байгаад би яг манай эхнэр Японд ирээд тэгээ зулцтай болсон тий. Тэгээд ирэнгүүт чинь за одоо би бас нэг тодорхой хэмжээнд ер нь бол нэг анхаарлаа гэр бүлд хандуулах хэрэгтэй арай гэж тэгэж явж байгаад ерөнхийдөө бол энэ хөрөнгө оруулалтын банкны салбараас гарсан. Гарахтаа яг зүгээр нэг амрах гэж яваагүй. Гэтэ нэг хүний амьдралд нэг юм давших момент, хамгаалах момент гэж байдаг гэж боддог. Тэнгүүд ингээ хамгаалах момент буюу жоохон нэг юм гэр бүл рүү анхаарлаа хандуулъя гэд сольсон Мизухо банк байсан. Тэгээ Мизухо банк чи яг нэг илүү японолог банк. Өмнөх тэр UBS ч нь болохоор ингээд Швейцарын хөрөнгө оруулалтын банкны зүгээр Японы салбар байхгүй. Тэгэхээр чи юм бас юм соёл нь бол ерөнхийдөө юм илүү юм Европтэй, Америк маягийн тиймэрхүү соёлтой. За тэгвэл Япон соёл болоод тэрнгүү чи тэр чи амьдрал нь нэлээд юм цэгцэнд орж ирж байгаа юм те. Тэгээ тэнд болохоор ерөнхийдөө би юу хийдэг байсан бэ гэхээр юм тухайн бизнесүүдийн үнэлгээг нь хийж өгдөг гэсэн салбарын. Тэ банк нь өөрөө бидний хувьд бол одоо хэрэглэгч гэх юм уу те клиент байсан байхгүй. Тэгэхээр би одоо шилбэл ингээл за энэ салбар ямар хөө болох вэ гэдэг юм бас судалгаа энэ үжид бизнесийн хийж өгдөг байсан. Тэгээ байжсэн тэгсэн чи яг 30 төхөөл ирлээ шүү. 30 төхөж тий нас 30 төхөөл ирсэн чи хүн чинь ингээд юм боддгийм байна л да. За би нэг юм Disneyland-ийн те тэр бизнесийн үнэлгээг нь хийж өгөөд. За би нэг үйл хөдлөх хөрөнгийн Японы те салбарын үнэлгээг нь хийж өгөөд. Яг Японд бол хэрэгтэй болж магадгүй, банкндаа хэрэгтэй байж магадгүй. Гэтэ би юу хийж гүйгүүлж байгаа юм те ямар хувь нэмэр оруулж байгаа юм. Би уул Монгол хүн те хичнээн Японд ингээд те шин Монгол гээл ингээд цаашаа явсан ч гэсэн дотроо бол Монгол хүн байгаа байхгүй те. Тэгэнгүүт ингээд заа нэг юм утга учиртай зүйл хийх юмсан те. Гой яг нэг юм ирчтэй, энергитэй те нэг тодорхой юм жоохон үзэж харцсан. Энэ нэг цаг хугацаа, энэ нэг насыг нэг тиймэрхүү юм зарцуулах юмсан гэ бодоо явж исэн чинь нөгөө түрүүний нөгөө анар захирал таарсан. Тэгээ анар захиралтай таарад ерөнхийдөө нилээн яриаг нь сонсоод үзлээ. Тэгсэн чинь яалтчгүй тэр нэг тий одоо бид нар хэдүүлээ Чингис хаан гэж ярьдаг болиё л доо тий айл 800 жилийн өмнөх тий манай одоо өгдөөдс тий өө маань тий одоо бид нар ингээл Чингис хааны үр сад гэж цээжэд хэлсэд идэв надаа тэр бол нэг тийм яг гоё л доо гэтээ зөвхөн тэрийг яриад байна гэдэг чинь айгүй хуучин байхгүй тий тэгэхээр юм шин юм бахархал төрүүлье Монгол хүмүүс нийлж чаддаг юм аа дэлхийд ингээ мундаг гэж яриад идэг тий математикийн олимпиадад нь орлоо тий цээжлэх юм дээр нь төрүүллээ тий ой тогтоолтоор мундаг гэж яриад идэг гэтээ тэр нь хүмүүс нь тэгвэл олон улсад төлөвлөс ширхэх юм юу хийсэн юм бэ тий яг ингээд бүр бүгдэнд нь танигдсан юм юу аа гэж бодоод үзэхээр байхгүй тий яг огт байхгүй гэж хэлж болохгүй л хэл та. Тэгэхээр тэр нэг юм хүлээн зөвшөөрөлтөнд потенциалыг харуулъя. Тэгээд тэхийн тул ингээ Монгол салбар цугларч байгаа маа гэдгсэн чинь нөгөө нэг хамгийн анх нөгөө нэг ахлах сургалт биччихсэн юм дон гэдээ ирж байна. Нэрээ би чинь Монголын тэ дэлхийд урсагдах Монголын корпорацид бүтээн гэж ярьж исэн хүн чинь нэг мэдсэн чинь санхүүгийн салбар руу явчихжээ. Тэ. Тэгээд тэрнээсээ ингээ баг ингээ буцах замгүй баг хөрөнгө оруулалтын сан руу шахуу явах гэж ингээ явж исэн хүн чинь. Ер нь л тэ нөгөө нэг утга учир бас ингээд юу илээ гэж бодож ирсэн. Яг тэр моментээр нь таарад ер нь нэг буцаж үзье. Эргээд нэг 10 жилийн тэ залуу хүүхдийн жоох хүүхдийн бодож ирсэн тэр мөрөөдөл рүү очие. Яг одоо ингээд дотор төрөөд байгаа тэр нэг муухай мэдрэмж шүү дээ. Тэр мэдрэмж арилгаад айгуу гоё утга учиртай зүйл хийгээл. Тэгэл шийдсэн байдгийн. Тэгээд яг хав. За энд хүрээд төр зогсож байгаарай заяа. Наад чи хоёлаа цааш нь ярина. Тэгтээ бэж тэрнээс өмнө нэг хідэн сонирхсан юм байгаад байгаа. Энэ хүрчлийг дахиад замнал дундан шүү дээ тий. За сая болохоор өөрөө болохоор яг нэлийн даруухан хэлж ийн Хитоцубаши бол улсын сургууль ингээд юм жижигхэн сургууль гэж хэлчлээ. Энэ бол том сургууль шүү. Одоо Токиогийн их сургууль бол хамгийн томдоо орж байна. Гэхдээ яг энэ бизнес санхүү талдаа тэр одоо нийгмийн ухааны чиглэлтэй болохоор Хитоцубаши бол за ер нь бол Японыхоо Харвард гэж хэлэгддэг сургууль.
гэж байгаа тий. Яг би нөгөө байгалийн ухаан байхгүй зөвхөн нийгмийн ухаан гэдэг үгнээс. Тийм. Тэгээд өөрийнхөө хувьд болохоор 5 жилийн дотор MBA буюу мастера хийсэн гэж би харсан. Тэгээд тэрч байтугай одоо сургуулийнхаа аюу шилдэг төгсөгчөө гэдэг Хитацу Баши одоо Японыхаа Харвардынхаа шилдэг төгсөгч гээд байгаа учраас тэгээд тэрэн дээр ярих юм байгаа. Тэрний үе гэхээр Хитацу Башид болохоор Япон хүүхдүүд нь өөрсдөө орч чаддгүй гээд бас тэгжилээ. Айгүй маш одоо босго өндөртэй сургуулаа тий Токиогийн сургууль Хитацу Баши хоёрт орохын тулд бас нэлээд чартаажиж ордог гэж байгаа байхгүй. Тэгээ өөрийн чинь хувьд тэр сургууль руу ингээд айгу амархан яваа орцсон юм шиг сонсогдлоо сая бол тий шинэ Монголыг төгсөөл одоо Хитацу Баши хүлээж исэн юм шиг сонсогдод байгаа байхгүй надад тий тэгэл жирийн л нэгэн одоо яг сурагч хүүхдүүд сонсох юм болов тий яаж Хитацу Башид орсон бэ гэдэг бас тэр чинь бас нэлээд юм болсон л хэлгүүд тий. Тэгсэн. Тэр бол ард нь бол үнэхээр стожинкэн төрөний ил дээр тэр бол чардатлаа юу нь бол суусан. Тэгээд би ямар нэгэн зүйлийг бол яг хувь хүний хувьд нэг тултал нэхгүй л ерөөс санаа амардаг юм байхгүй. Хийвэл хийсэн шигээ хоёроо нөх юм бол бойл гэж боддог юм. Тэгэхээр ингээд би бол яг ингээд Япон явна гэдэг угаасаа ботцсон байсан. Яг тэр нэг юм мөрөөдөл өөртөлдсөн байсан болохоор бүр ингээд онилцсан байсан байхгүй те. Тэгээд л нилээн бүр ингээд өөрийгөө тултал явж байгаа л яг үр дүндээ засгийн газрын тэтгэлгээр явах гэж байсан. Явж таарсан л да. Гэтэ тэрнээс өмнө бол би яг Шин Монголын тэ төгсөөд бүр ингээд өөрсдөө юм хувийн яг бүр Япон хүмүүсд өгдөг шалгалтаар нөгөөд тэ тэгээд ингээд бүр ингээд яг явах гэж байсан. Тэгээд тэр нь баг ингээ нилээн төхөө шийдэгдээд явж исэн момент дээр яг засгийн газрын тэтгэлийг зүгээр самсруу байж чад манай имэм нь өгсөн. Тэгээд за өгөөд үзьё гэд өгөөд үзсэн. Тэгээд үр дүнд нь тэнцэж таарсан. Тэгэл яг явсан. Гэхдээ юу гэдгийг шууд ингээд Хитацу Баши руу орчоогүй. Засгийн газрын тэтгэлээр явахаар бол нөгөө нэг зарим хүн дуулсан байж магадгүй те мэддэг байж магадгүй явж үзсэн хүмүүс нь бүгдээрээ юу ихлээр ингээд эхлээд нь хэлний бэлтгэл рүү ордог. Хэлний бэлтгэл рүү орохдоо яг адилхан юм дэлхийд дахинд яг адилхан Японы засгийн газрын тэтгэлийн шалдыг өгсөн тэнцэж ирсэн хүмүүс цугларддаг. Нэг газар цуглар. Токио, Осака хоёр хотод хуваагдаад хэлний бэлтгэлээр ингээд цугларна. Тэнгүүд чи нэг юм 30 40 50 улсын хүмүүс ч юм уу те нэг газар ингээд нэг гад паан гэдэг ордог. За тэгээд оронгууд нэг жил үргэлжлэлтнэ гэсэн үг юм аа. За ингээд тухайн мэрэгжил болгоноороо те тэгээ ингээд шаалгалтыг өн хилээ сурна. Тэгээл янгууч яг ингээд нэг жагсдаг юм руу ордог хог. Тэнгүү чин те за ингээд Монголдо нэг юм шалгалтын тэнцээлтэйг ингээд орно гэхээс илүү дотроо бас тэр чинь айгүй юм болно. Сонь бас хөгжлөлтэй сторинууд байна шүү дээ. Солонгосчуудтай, Вьетнамуудтай те үнэхээр бас үзэд тартдаг хог. Нөгөөдөл нь Вьетнамууд 0 орох гэж угаасаа гүдэг хүмүүстэй ингээл өдөржингөө сууш нөгөөдөл чинь ингээл бэлдээл ингээл сураал. Тэнгүүт чинь айгу яг тийм бидний дотор тийм яриа гардаг байхгүй ингээд гэртээ бичээснэ 0 орохын тулд нөгөөдөл чи одоо ингээд гүүж явдаг те тэгснэ буцаж яриад намайг нэг өдөр зүгээр ингээд өрөөнд хичээл хийжсэн чинь нэг солонгос банд маань орж ирснэ юу ч хэлэхгүй орж ирээд тэгснэ миний өрөөг ингээд баахан харж те юу үдж чинь энэ хүн ямар ном хараад байна бүгдийг харж ирсэн юу ч мэндийн ч зүрхүү зав тэгжсэн гараа авчиж байгаа тийм хэмжээнд ер нь бол айгу өрсөлдөөнтэй тэгээд өрсөлдөөнтэй нилээ ноцлож тэгж байгаа л яг би бол тэр нэг Токиогийн их сургуулийн бас боддог гэсэн те аливаа нэг юм чинь нэг юм номер 1 гэж юм биш тэр бол те тэр нэг номер 1 рүү бас нэг үсгийнсэн гэдэг бодол байсан нөгөө талаас нэг Хитацу Башигаа сургууль байсан яг тухайн үед багш маань ч гэсэн те за чи юу нэг жоохон юм чөлөөтэй сургууль байл зүгээр юм шүү дээ те нэг юм жоохон юм бүр яг юм нэг юм яг текстбукээр явах биш те юм те битсэн ном шиг явах биш жоохон чөлөөтэй яваад үзье гэдэг ингээ явчихсан. Тэгэхээр ер нь бол чармаасан нилээн л ярьсан. Би бол уул нь бол давхраатай байгаагүй 10 жилдээ. Манайхан бол тэгж ярьдгийн те. Чи яасан хизээ хизээ солонгос явчих уу гэдэг. Гэтэ би бол номын сан сууж байгаа л ер нь давхралтай болцсон байхгүй ер нь бол. Ганаас олоод. За ингээ Хитацу Башигаа төгслөө те. За би хэлсэн 5 жилийн дотор мастер хамгаалсан юм байна. Бас л нэг одоо яг тэр хэрвээ яг тэр нөгөө суралцах үеийн замлын ярил хоёлаа нэг бүтэн подкаст болох байх л та. Тэгэхээр тэрийг ингээд алгасаа дээ. За тэгээд явж исэн чинь энэ нөгөө ажилласан банкнууд байна тий. Ажилласан салбарууд нь байна. За дөнгөж төгссөн төгсөгчийн хувьд гэхэд бол их том юм руу яваад орсон байна л та. Тий. Би болохоор ингээд бодохдоо ингээд баг одоо энэ UBS банкнд дадлагчгчаар анх орсон болооч гэж үгэн төсөөлөд исэн байхгүй гэхдээ ер нь бол банкираар ажиллаж исэн тий. Тэгээд энэ яг карьерийн хувьд одоо та түрүүн ярьж гин айгу хатуу би үүрийн 4-т ороод өглөөний 8-д гардаг гэд. Тэгээд энийг болохоор тэгжээлээ яг ийм хөрөнгө оруулалтын банкир хийдэг хүмүүсийг нэг 2 жил орчим нэг ингэж явд юм уу да тий. За ингэж явах золиос гардаг. Тэгээд ер нь бол баяжчдаг гэсэн. Баяжаа за. Тий. Ер нь бол долларын саятан болчдөг гэсэн.
2 жил ингэж явж байгаа. Гэхдээ энэ бол би зүгээр яагаад ингэж аюу хамаагүй ярьж ийн вэ гэхээр те сонсон юмараа л ярьж байгаа шүү дээ. Энийг зөв баталгаажуулж явахын тулд ингэж асууж байгаа. За маш хэцүү хатуу замаар явж байгаад ер нь бол яг уу яагаад ингэ баяжчдаг гэж мухайлаад байгаа вэ гэхээр яг уу хэцүү хатуу ч гэсэн тэнд өөрт ч юм бол жишээ нь санхүүгийн хувьд те их чөлөөтэй амьдрах боломжууд нь байсан гэж харж байна Японд. Гэтэл Монголд одоо тэрнтэйгээ дүүцгүүц одоо долларын саятан байхад дүүцгүүц одоо тийм санал ирсэн гэж би бол бас бодохгүй байна. Манай зах зээл чинь жижигэн шүү дээ. Тэгээд нөгөө яг энэ нэг 2 банкнд ажилласан дээр нь ихтэй ярьж байна. Монгол руу иртлэн жоохон байж байгаарэ. Тэгээ энэ 2 банкнд ажиллахад юу анзаарагцсан анх ороод одоо тэр оюутан батад дадлагчигч болж ороод нөгөө гайхсан гэдэг чинь энэ ямар амар буцалсан зах зээл вэ те. А яг ингээ ажил дээр нь гараад өөрт чинь бодогцсон юм байгаа шүү дээ. Төсөөснөөс ч өөрөөс нь ямар байсан Японы зах зээл дээр юу болоод идэв. Сайхан асуулт байна. Үнэхээр яг нэг удаа дадлага хийгээд үтцсэн байсан болохоор ер нь бол нэг төсөөл бол байсан. Тэгээ дадлага нь бол жишээлбэл хэдэн хоног хийлгэлээ гэж бодоход чи 3 хоног унтуулахгүй болчихдог байхгүй. Тэгэл нэг даалгавар өгөөл за та нар өөрсдөө уучраал те. Тэгээд үр дүндээ гарга. Тэгээ ингээд юм төрөл бүрийн чадвар ингээд шаардагддаг. Тэ тэнд нь ингээд анализ хийх чадвар. За тэрийг ингээд одоо зэгцлээд буулгаад презентац тавиад. Тэгээ тэр чинь ингээд нэг юм хүмүүстэй ингээд багаар ажиллахын тулд чинь нэг юм зөвхөн юм нөгөө нэг юм hard skill гэж ярьдаг шүү дээ. Нэг юм хийж чаддаг биш. Бүр ингээд харьцаж чаддаг те. Тийм бас юм чадвар хүртэл ингээд нэхэлтэй. Тэгээ ядж хаад нөгөө хүмүүс нь яасан ч гоё юм нэг юм гоё юм каризматай юм те. Бүр нэг юм байлтан дагуулаад яа өстө ийм хүн шиг болох юмсан гэж бодогдол хүмүүс аваад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг тэр нэг юмыг бол үдцсэн байсан учраас яг ороход бол ер нь их юм өөрчлөгдөөгүй. Гэхдээ хамгийн түрүү надад ирсэн би одоо хүртэл аюулсан санд юм. Тэр даалгавар одоо бас ширүүн даалгавар байсан байхгүй. Би дүнгэж ингээд те за нэг ингээд их сургууль төгсөөл орж байгаа оюутан байхгүй. Ер нь бол нэг юм те юм юу гэдэг шалтан байна байхгүй те. Тэнгүүд чинь яваад орсон чинь хамгийн түрүү надад өгсөн даалгавар нь юу гэсэн чинь за Sony гэдэг корпорац байна те Sony гэдэг компани. Энэ Sony гэдэг компани ер нь цаашдаа стратегиуд яах ёстой чиний 2-7 хоногийн дотор нэг бодоод наатах нэг буулгаатах та тэгээд бид нөгөө 3-7 хоногийн дараа Sony-гийнхэнтэй очиж уулзах юм аа. Гэтэг чинь би юу гэдгсэн чи тийм тэ чи гэдэг. За гэд окей. Даадингүүч яахав тэ хөөрхөн амт нэг юм тэ их сургууль нэг сурсан жоохон юмнууд байна тэ тэрэн дээр үнслээл ингээл юусан бус юм ягаал хамаг байдгаараа хичээгээл ингээл цаасан дээр буулгаал ингээл яваал орсон. Тэгсэн чинь яг уу айгу хэцүү байсан. Яг манай дарга бол тэрийг бол айгүй хүлээж тавьж үзэж байгаа байхгүй. Хөөх хөөхт яах те яах вэ гэд. Тэнгүүд тэр миний хийсэн материалыг бол яг ямар нэгэн байдлаар аваа очиж байгаа. Тэгээ очиод уулзваа. Тэгээ би чинь бүр ингээл офсоос нэхлээл бүр ингээл нүд нэгж байгаа. Ямар гоё юм бэ гэл те. Явж ороод нөгөө нэг Sony те бүр багасаа ингээд нөгөө нэг мөрөддөг байсан. За юу гэдэг Sony гэл ихлээр чинь л одоо тэр жижигхэн тэр CD те CD-ний тоглуулагчаас эхлүүлээл Walkman гэл бүр амар гоё шít. Тэнгүүж тэр компани дээр би очиод ингээ олцоод уулзсан. Тэгээ менежментийн шууд уулзаж байгаа хөө те. Мангаргацсан шүү дээ. Тэгээд ингээ жижиг нөхөр яваад орцсон. Ингээд уулзлаа. Тэгэхэд бол яг энэхээр энэ бол миний тэр хийх шаардагдаад байгаа энэ ажил чинь өөрөө тэр хэмжээний одоо сэтгэлгээ шаардах юм байна те. Би бол бүр шал томоор нь харах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө ерөөсөө тэгэж одоо юу гэдгийг нэг юм дүнгэж орж байгаа залуу гэж бодох хэсгүй. Би бараг тэр менежментийн хүмүүстэй зэрэгцгүүц хэмжээнд харж чадахгүй бол би энд бол ер нь л амьдч чадахгүй юм байна л гэж бодож ирсэн. Тэгээ ингээ харахад бол ерөөсөө тэнд хийж байгаа зүйл болгон ерөөсөө ингээд яг уу айгүй тийм олон хүнтэй бол байдгүй юм. Ихэнх тохиолдолд хөрөнгө оруулалтын банкуд бол тэгэнгүүт чинь яадаг вэ гэхээр ийм цөөхөн өмнөр маш олон компани, маш олон бизнесийг хариуцж явдаг. Тэгээд тэр бизнесүүдийг л ерөөсөө ингээд байнга очиж уулздаг. Тэгээд энэ компани болгоно хоорондоо яг ямар нэгэн байдлаар тэр Японы эдийн засгад нөлөөлөх хэмжээний юм хийдэг байгаа хөөхгүй. Тэгээд тэр нь өөрөө энэ ажлын бас айгүй гоё хэсэг. Яагаад би түрүүн бас хэлсэн бэ гэхээр Японы хамгийн гоё тэр Nikkei гэдэг юм эдийн засгийн сонирн байдаг хүн болгон уншдаг. Тэрний эхний нүрэнд гарах үс хэмжээний энэ компанитайгаа нийллээ. Энэ компани инхээр болсон байна. Бразил руу гарахаар болсон байна. Индийг рүү гарахаар болсон байна. Энийгээ зарчлаа юу гэдгийг тэр юмнууд нь ингээд үнэхээр бүр ингээд салбартаа нөлөөлөх үзэж байгаа байхгүй янз янз юм байна. Би одоо шийдвэл тухайн үед нөгөө нэг Sharp гээд бас л юу л да электроник бас айгуу гоё компани. Тэр компани бас яг ингээд Тайваны компанид зарагдах тэр момент төртөл би ингээд явж илээсэн. Тэр бол бүхэл бүтэн ингээд бүр улсын цаанаас нь ингээд юм сангаас Японы юм нөгөө нэг өрсөлдөх чадварыг гадагшлуулж болохгүй гэдэг тийм нэг улсын бүр өрсөлдөх чадвар хэрэгжижсэн байхгүй тэгэхээр тэр яг бидний оролцож исэн тэр нэг шаардлагаж байгаа ажил бол үнэхээр тэр хэмжээний маш гоё ажил юм байна тийм ч болохоор айгүй их цаг ажилладаг учраас тодорхой хэмжээний цалинж бас сайн өгдөг тэгээд тэр цалин өгдөг гэхдээ хамгийн гол нь тэр цалингаа үрэх ерөөс цаг байдаг л дээ ихэнд бол
Өдөр шөнөгүй ажилладаг учраас. Тэр мэдрэмж нь л үнэхээр л дотор бол буцалдаг. Тэ тэгээд тэр хэмжээгээр амар гоё нөлөөтэй. Үнэхээр гоё ажил байсан. Тэгээд энэ бол шал ондоо ер нь л салбар юм байна гэдэг тухайд бодож байсан. Шууд л ингээд одоо том карьер руу яваад орсон гэдэг дээр би бас асуух юм байгаа. Тэр нь болохоор би нэг юм хийвэл дуустал нь хийдэг гэдэг хэлж штэ тий. Яг би ч гэсэн тийм зантай гэж өөрийгөө боддог боловч ингээд сонсохоор бас тийм том юм руу яваад орвол яах вэ тоо гэдэг дээр ингээд гайхаж байгаа байхгүй тий. Sony компанид очиж уулзнаа гэл тэгэхэд чинь сонсоход хүртэл жоохон амар байна штэ тий. Тэгэхээр тэр болтол өөртөө нэг тийм сануулдаг байсан юм байгаа штэ тий. Нэг байнга өөртөө давтаж хэлдэг. Тим юу нь юу байдیں۔ Одоо нэг ийм амжилттай яваа сионер гэж ааш нэг тийм л юм байд. Яг би энэ нэг тийм одоо нөгөө хүмүүс заах гэдэг юм биш зүгээр өөрөө чинь л хувь хүний юу гэх гэсэн. Нэг сануулдаг юм байгаа штэ. Би ингэх ёстой шүү гэж нэг зоригжуулдаг тийм юу байдیں۔ Юу л да буцаал нөгөө эмээгийнхаар яриад л орно л доо. Тэ би яг эмээгүүд дээр айгүй их өссөн. Тэ манай эмээ айгүй буянтай эмээ байсан. Тэгээд айгүй их боловсрал их анхаарлаа хандуулдаг гэсэн. Тэгээд ягаад ч юм намайг заах вэ ингэж хэлэхээр бас нэг юу л да хүмүүс одоо чи одоо хинбэ гэж магадгүй ч гэсэн манай эмээ айгүй хөөрхөн намайг тэгдэг байсан. За миний хүү. Нойлын шагналтан болно шүү тэ. Миний хүү гээл тэгжсэн. Тэгэл би тэрийг нэг ихэд нь юу гэж мэдэхгүй штэ баг бахаа. Жохон хөөхтөд нойлын шагналтыг яг юу нойл гэж юу тэ. Тэгэл явж лээсэн гэтээ тэрийг л айгүй хилдэг байсан. За тэгэхээр яг намайг Япон явах үед болохоор эмээ минь надад нэг юм жижигхэн бөмбөрцөг өгчээсэн. Ийм дэлхийн бөмбөрцөг тийм. Тэр бол нэг юм хаасайг бол тэ зүгээр одоо баг CUGS-с олж авах болох үс нэг тийм нэг хөрхөн юм баг. Тэгээ тэрийг өгөхдөө за миний хөө тэ дэлхийн хүн болно шүү. Тэ ийм үнэхээр дэлхийн хүн болно шүү бөмбөрцийг хардаа гэд тэгжсэн. За гэд. Тэгээ тэрийг бол одоо хүртэл би нандин байдаг л та. Тэнгүүт яг ингээд Японд очлоо. Тэгээ тэнд чинь ингээд би жишээлбэл тэр нэг UBS гэдэг банкнд ороход би 2000 хүнтэй өрсөлдсөн. 2 хүн орсон. За тэгээд ингээ яхахлаар ингээд их сургууль сурахтаач тэр те яагаад би ер нь тэнд ингээд тэгтлээ амир яваад зэрэг тултлан л явъя гэж бодчихсон. Тэгээд Япон ийм мундаг хүүхдүүдээс ч илүү мундаг хүн болох юмсан тий Монгол хүнийг нэг харуулчих юмсан Монгол хүн гэдэг чинь ийм хүн байд юм а гэдэг л нэг юм байдал байдгийсэн аах дотор. Тэгээд айгүй хичээж явдаг байсан. Тэгээд тийм болохоор л одоо өөрийгөө бол үргэлж тий за ингээд том банкруудын дунд орсон ч гэсэн гэтээ би бол баргууд нэ хөөхөө тэр чинь нэг юм хурган бодолтой байгаа хэрэг ингээд Монголынхаа нэрийг ингээд тий гаргана тий гаргын шүү хамгаална шүү тий нэрээ бодно шүү гэл ингээд яваад байгаа байхгүй хөөхөн тий тэрүүхэн дэндээ ганцаараа тэмцээд байгаа байхгүй. Тэгэж явдаг байсан. Тэгээд үргэлж яг тэр банкн дотор байхад бол би өөртөө байн хэлдэг гэсэн зүйлээ. Тэр нь бол нэг юм хоёр юм хашлахуц юм хоёр өөр зүгийн вектор л та. Нэг нь болохоор өөртөө итгэл. Би бол чадна гэдэг юм бол өргөлж өөртөө хэлдэг гэсэн. Би чаднаа, би чадна. Тэ? Хийх юм бол чадна, боломж олох юм бол чадна. Ерөөс тэгж боддог гэсэн. А нөгөө талаас болохоор үргэлж өөрийгөө голох мэдрэмж. Би бол өшөө илүү хийж чадах хэрэгтэй байсан. Би өшөө энийг ингэх боломж байсан. Надаа ийм өшөө бүр ингэж өөрийгөө сайжруулах болцоо байгаа штэ гэдэг юм хоёр вектор байнг байтгсан. Тэгэхээр одоо ингээл дарга нартайгаа тэр стожинген тэр нэг юм тэ Sony энэ Toshiba байна тэд нартай очиод ингээд уулзч яхад бол би хамаг материал хийж байгаа штэ бүх тооцоог хийж байгаа тэ. Тэгэхээр тэр хүн юу ярих юм би бүгдийг хийж байгаа. Тэнгүүд ингээл ярийн дунд боддог. Нөгөө нэг дарга чи надаар хийж яриулахгүй штэ юм жоох хөвгтөр уусаа яриулахгүй. Тэнгүүд чи ингээд хамаг юм яриад ангат бол дотор бодчих. Би юу болно. Би хэлсэн бол ингэж ярих байсан да өшөө ярих байсан да гэл тэ өөртөө итгэдэг л байхгүй. Гэтэ нөгөөт бас яг л уулзалт болоод хүрээлэрэнгүүд би бас л нэрээ дутуу утсан байна тэ. Би бол энэ хэсгийг өшөө ингэсэн бол бүр гоё болох байсан байна да гэд нэг үргэлж нэг өөртөө нэг юм тэ нэг бодлын хурцлаад нэг бодлын өөрийгөө ингэ дэмжиж ч гэдэм үү тэ. Энийг ингэ хадгалж явхад бол яг тэр нэг юм хатуу хэцүү нөхцөлд бол ингэ тодорхой хэмжээнд өөрийгөө ингэ авч үлдээд тэ. Тэр чинь ингэ болмоор санагд өдөр болгон шахаа болмоор санагдах үе гардаг тэ. Нүдэн дээр одоо жишээлбэл за ингэж хэлэхээр югэлтэй гэхдээ нүдэн дээр хүмүүс бол биеийг муудаад ингээд унаад өгдөг байхгүй. Тав гээл унана тий. За тэгэл нүдэн дээр нэг ингээ хажуу сууж исэн нэг тий нэг үе нөхөд ч юм уу тий дээдлийн нөгөөдөр дуудагдлаа. Захирлын өрөөнд дуудагдлаа. Тэгээд тэр чигээр хаалгаар гараал яв. Тэгээд өөрийнхөө юмыг авах боломж ч байхгүй. Чиний араас чи явуулаад тэгэл ингээл явчихдаг. Тиймээс салбар ахгүй. Тэнгүү чин тэр чинь ингээд ерөөсөө ингээд өдөр болгон янз янзын л болоо тийм амар хөдөлгөөнтэй буцалсан байхгүй. Тэгээ тэр тунд яаж хийж байгаа л өөрийгөө хамгаалахын тулд л ерөнхийдөө бол нэг юм өөрийгөө хурцлах те жижигхэн ч гэсэн за нэг Монголыгаа те би чинь энд бас нэг төвчих хэвстэй шүү даваа гарах хэвстэй шүү гэл тэгжил аягүй өөрийгөө хурцлдаг гэсэн да. Ноолгүй хэлэхэд тэр цалин аягүй ярьж штэ. Би ч гэсэн цаг ингээл ярьж байла те. Тэнд одоо яг одоо юу гэдгийг Япон улсад хөрөнгө оруулалтын банкир хэдэн төгрөгийн цалин аваад. Үнэлэмж нь ер нь ямар төвшөнд байдیں۔ За дундчлал ярий те. Тэнгүүд чинь
Хөрөнгө оруулалтын банкаас бусад жишээлбэл яг энэ хэд хэдэн ийм бүр ийм мэрэгжлийн нэг хэдэн салбарууд байдаг шүү дээ, хууль. За хөрөнгө оруулалтын банк, консалтант гэл. Эдгээр чинь бол яалтчгүй бүр ингээд үнэлгээ нь арай ондоо байдаг салбарууд л та. Яг нийгмийн ухаанаас нь харахад бол. Тэнгүүд яаж ийнэ гэхээр яг энгийн жишээлбэл төгсөөд шууд орж байгаа хүүхдүүдийн авж байгаа цалингаас бол ер нь бол 3 дахин их бол шууд очдог. Боёо энгийн компани одоо нэг юм дундаж дарган хэмжээний цалин бол авдаг. Дээрээс нэмээд хамгийн амжигтай бонусын хэсэг гэдэг байхгүй. Тэр бол жишээлбэл одоо ингээл те за үнийн дүнгээр нь ярихад бол жишээлбэл хамгийн их зүнгэж орсон нэгдүгээр курсын шахуу нэг хүүхэд байгаа шүү дээ. Яг энэ ажиллаар нь ярихад тэр хүүхэд бол жишээлбэл 1 жил дууссан дараа шууд $50,000 ч юм те. За энэ ингээд энэ жилийн чиний бонус гэл ингээл. Тэгээ тэр нь болохоор эхний жилдээ шүү дээ. Тэгээ ингээд дэше ахаа явах тусам тэр чинь зүгээр ингээл $100,000 $200,000. За боссуудын дунд бол ерөөсөө шууд ингээд хэдэн сая доллар авдаг байхгүй. Тэр бол мэдээж ихтэй үр дүндээс хамааралтай. Айгу хатуу. Үр дүн авчирч чадах юм бол окей чи яав. Авчирч чадахгүй бол уучлаарай зулаа. Тэ хайр яг одоо хайр яв. Тийм л салбар. Бас тэгээд одоо ингээл яг нүдэ нэгээд харахаар бидний мэдгүй айгүй их юм болтгол байгаа байхгүй юу тий. Тэгээд явж байгаад тий за нэг хэлсэн штэ гэр бүл маань ирээд окей би гэр бүлдээ цаг гарах хэрэгтэй байна гэд ажиллаа солиод ингэ явж исэн. Тэгэж явж байгаад анартай таарад гэд нэг ярьсан штэ. Тэнд одоо хаана таарлаад байгаа юм те. Тэгэл ингээл яриад байжсан. Нэг Японд л таарлсан юм. Миний ингэ сонсч Японд ингээл явж байгаа л за нэг яаж би нэгээ таньдаг байсан бөө мэд те. Нэг ягаад ч тэр нэг юм Монгол хүн дэлхийд гэдэг яриа өрнцэн. Окей ямар ч гэсэн нэг Монголд ирэх шийдвэр гарсан ба штэ те. Анхны тэр уулзалтууд юу олж таарсан. Тэгээд яг энэ Анд Global гэдэг чинь нэг Анд гэд нэг үгний юу юм бэлээ штэ. Анд нөхдийн анд гэдэг утгатай юм бэлээ штэ тий. Тэгээд нэг юм хідэн найзууд нийлээд хийчээд байгаа юм уу? Юу яг юу болсон юм? Одоо яг Монгол руу ирэх гээд шүү. За окей. Би яг бүр нэг хүмүүс Монголд ирэхээс өмнө нэг удаа Монголд ирсэн. Яасан бэ гэхээр түрүүний дахиад би айгүй өвөө юм айгүй ярьд юм байна. Юм бодоц. Манай өвөө яг тухай би яг нэг Минсоход ажиллаж байсан л та. Тэгсэн чи өвөө маань яасан. Хавдар тусаад тэгээ нэг өдөр надад хэлж байгаа. За өвөө чинь ингээ хавдар тусчихжээ. Хорт хавдар тусчиж өвөө чинь их удахгүй юм байна. Тэнгүүт чинь би ч одоо тэгээ юуны төлөө би Японд байгаа байлаа гэж бодогдол ерөөсөө шууд ажиллаа хийцэн. Тэгээд за надад чөлөө өгнө яа өөртөө бид араас уучраа болоорой би шууд орхио явцгаах. Тэгсэн чинь яг нөгөөдөл нь чөлөө өгч таарсан л да. Тэгээд ингээд шууд Монголд ирээд би нэг хагас жил гаруй байсан өвөөтөө. Тэг. Би яг өвөөдөө үнэхээр баярлж явдаг өсгсөн мундаг хүн. Тэгээд өвөөтөөгөө нэлээд байгаал явж исэн. Тэр үед ингээд гэтээ энэ бас айгүй санамсаргүй тохиолдол. Манай одоо энэ Анд Global компанид нэг яг Шин Монгол хамтдаа сурдаг байсан нэг залуу төрүүлээд орцсон байсан. За би тэр мэдээгүй. Тэгсэн чинь мань хүн нэг өдөр яг намаа Монголд байгаа гэдэг мэдээд чи нэг хөшөө хүрээд ирээч те. Уулзъя. Тэ нэг уулзъя. Миний компани дотор бид нэг юм Японы талаар яриад байгаа маа. Чи Японыг сайн мэдчихэж шүү дээ. Гот би одоо танаа компани дотоод тэр юмдч одоо яварч сонин штэ гэж ярьжлээ. Үгүй зүгээр хамаагүй хөшөө ингэ. За окей. Тэнгүүд нь ингээд яваад очлоо. Тэгээ ингээд очиод уулзаал нилэн ярьлаа. Тэр үед тэгсэн чинь яг үндэ бол хамгийн анх тэр анар зэрэлт уулзсан тэнд байгаа байхгүй. Тэ би ингээд нэг өрөөнд хүлээжсэн чинь ингээд нэг хүн ороод ирлээ. Нэг л их өндөр том биетэй нэг харж ирээл тэгээ ингээд юм л асуугаадсан байхгүй. Тэгээ би чинь одоо тэгэл зүгээр суужсэн чинь юм ярих гэж суужсэн хүн чинь ингээд юм асуугаал яриалсан. За гэл ингээд хариулж тэгэл хамааг өнгөрцөн. Тэгсэн чи тэр үед нэг манай энэ анар захирал анарах маань бодсон юм шүү. За энэ нэг юм нөхөр нэг юм байж их зүгээр нөхөр хийж магадгүй гэж бодсон юм байсан тий. Тэгээд би ингээд өвөө маань ингээд нэг яг тэгээд би хагас жил болчоод тэгээд ингээд Японд руугаа буцсан өвөө маань тий. За баярлаа миний хөө тий. Одоо миний хөө одоо амьд өөрөх амьдралаа бодоо. Өвөнд хамгийн сүүлийн хүсэл тэр байна. Тий. Чамайг явахыг чинь би хармаар. Айгу юу хэцүү шийдвэр байсан. Гэтэ тий. Би дахиж өвөөгөө харахгүйгаа мэдчихсэн. Гэтэ өвөөгийнхөө хүслийг гэж бодоод явсан. Буцаад яваал. Тэгээ яг тэрний дараа л өнгөрсөн. Тэгээд байжсэн чинь харин энэ анар захирал чинь айгу сонин хүлтэй бас юм. Айгу их хүмүүсийг ингэж нэг юмд ингээ хутгадаг хүн байхгүй ингээ хутгадаг гэхэлэр муухай сонсогч магадгүй ингээ нэг мэд тэр хүмүүс хүнд ингээ айгу олон хүн ойртцсан те хоорондоо тэгээ нэг юм хүмүүс цуглуулсан байдаг байхгүй. Тэгээд тэр айгу их нөгөө нэг юм Японд руу ирдэг байсан. Мэдээж энэ л ажиллаар ирдэг гэсэн байхгүй. Тэгээд ажиллаар ирэхдээ л уулзъя осоо гэл. Окей те. Ер нь бол яг хөтэй тэгэл мөнд харж исэн л үн даам л да. Тэгэл нэг уулзах албагүй шүү дээ уулна л гэдэг. За окей гэл. Тэгэл уулзал яваад очингууд чи аягүй сонин. Баг миний мэдхгүй шахам монгол хүмүүсийг цуглуулсан те. Ингээд нэг мэтгэд ингээд баг өөрөө тэр нэг Японд амьдардаг хүн шиг ингээд бүх баахан цуглуулсан. Тэгэл ингээд ярьж идэг те. Бид нэр ингэж байгаа тим хийж байгаа ингээл те.
олон улс гэл нөгөө юм яриад. Тэгэл тэр чинь ингээл нэг эрэхтэй л яг хөө тэгэл нэг тэр чинь хөөрхөн ингээд нэг юм аяг пиу шүү дээ тэр чинь те. Ингээл угаалсан хэд дахин ирнэ ирэх болгондоо албатай юм шиг уулцсан те. За би ч гэсэн бас за сонингийн сонсъё те. Юу байна яаж ийн ингээл яваал явж байгаа л нэг мэдсэн би угаасаа тэр айгүй их нэг юм бүх юмын тодорхой хэмжээнд ойлгож эхэлж байгаа байхгүй те. За энд нэг юм болох гэдэг нь одоо ингээ олоосоор гарах гээд байгаа юм байна те. Ингээл байж итэл тэгэл хамгийн сүүлд яг нэг тэгж нэг хэдэн сар явсан. Явж байгаа л нэг анарах заахсоо. Юуны аяахгүй. Хамт явъя те. Хүрээдрээ. Энэ нэг юм одоо бид нар ийм гоё утга учиртай зүйл хийх гээд байгаа. Тэгэл яг нэг хүмүүс тэгдэж штэ. Нэг уугаа явжсэн чинь нэг биш Монгол ирсэн байдаг. Гэдэг шиг л зүгээр яг ингээ явж байгаа л тэгээд яалтчгүй тэр нэг зорж байгаа зүйл нь үнэхээр сэтгэл түрээл тэгээ шийдвэр гаргачихсан. Гэтэ би шууд явбал Монголд ирээгүй байхгүй. Ер нь бол намайг бол за угаасаа миний нэг анх өгсөн үүрэг даалгавар нь бас югүүлдэ тэгээд тийм болохоор чи яах вэ ингээ Японоосоо те наанаас ийшээ тийшээ явнис гэл ингээл тэгэл тэгж л явсан. За ер нь бол нэг тийм Монголд ирэх шийдвэрүүд гарсан юм байна те. За одоо Монгол руугаа ирлээ. Тэгсэн чинь би өөрийн чинь дээр ярилцлаган дээрээс нэг юм уншсан. Icon имэн дээр өгсөн ярилцлага байсан. За тэгээд тэгсэн чинь юу гэсэн чинь онгоцны буудлаас бууж ирээл таксийн цугаал ясан чинь Монгол маань амар гоё байна гэж ярьжээ. Айгүй нэг тийм хүмүүс нь загинж байгаа нь хүртэл гоё юм аа гэж ярьсан байхгүй. Таксины жолоочд би загнуулаад тэрнээсээ баг уран зориг аваад та нар монголч ямар гоё юм бэ гэж батсан гэж ярьсан байна тэр ярьцлаган дээр. Тэгээ би тэрийг уншичаад бодлоо. Юу яагаад юм болоо гэж бодсон юм. Тэгсэн чинь яг Японы нийгэм бол нөгөө идрэгийн юун дээр ч гэсэн гардаг штэ нэг жоохон хитрхи юм уйтгартай дуу юм шиг байлээ дунд нь баг ингээд алчганмаар санагддаг байсан гэд яг хит тийм ажил хэрэгчдүү хүмүүс юм шиг байгаа юм. Тэгээ амьдралын хэмнэл нь тэгээ тэр нэг онгоцны буудлаас буугаад яасан тэр нэг ярилцлагыг тань уншаагүй хүмүүс зориулаад тэр Монголд ирсэн юу чинь ямар исэн бэ? За окей би шийдээд ирчлээ гэд ирж байгаа сэтгэл зүгээ бэлдээд тэр үед би одоо жишээлбэл нэг өчнөө жил яг Японд бол 12 жил болсон байгаа юм. Нилийн удацсан байгаа байхгүй те. 12 жил болоод ингээл огт байхгүй байж байгаа л нэг өдөр паан гэж бууцсан биш байхгүй те. Тэр чинь мэдээж ингээл нөгөө нэг гэртээ те Монголоо санаал ирдэ шүү дээ те. Нэг маха идмэр санагдал буузаа идмэр санагдал ирдэг. Тэр угаасаа ирж исэн те. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээд тэр чинь бол угаасаа мэдж байгаа байхгүй те. Монголд ямар их байгаа вэ? Бүр төсөрчөөгүй. Те. Гэхдээ ганц юм нөгөө тэгж ирэхдээ дандаа нэг жуулчин маягаар ирдэ шүү дээ те. Нэг юм хүн нэг улсад нэг юм аялах гад ирсэн юм шиг те. Хурж ирэнгүүтэй л учраг бол ингээл хөдөө яваал те. Гадуур нэг юм цуглуулж шуглалаа те. Тэнгүүт чи яг нөгөө нэг үнэхээр амьдрах гад буцаад ирэнгүүт чинь тэр чинь яг ари өөрөөр харж эхэлж байгаа байхгүй те. Яг хоо тэр нөгөө нэг юуны яг таксины дүнгиж буугаал онгоцны буудлаас очргүй гоё ингээл нөгөө юу гэдгийг яг тэр доор нь таксин сунаж байхгүй шүү дээ. Тэртээ дөрөв хүн тосч ирж байгаа те. Тэгээд ингээд тосч ирээл яваал яг хоо ингээд нэг хийнгээл нэг амьдэрж үзэн шүү дээ. Нэг жоохон ингээд байгаал үзэнгүүт чинь айгуу тэр яг түрүүний яг ингээд те хэлж байгаа чинь үнэн байхгүй. Яг нэг юм тодорхой хэмжээ голдролд орчдөг байхгүй. Японд. Ингээл нөгөө л хийдэг юм ойлгомжтой өглөө тэдэн цагийн нөгөө метрон цуун те. За оройд тэдэн цагт харина. За тэгээд ингээл хийж байгаа юм ингээл давтагдаал яа тэлэр тэр чинь бүр маш том механизмаар ажиллаж байгаа юм нэг юм байгаа даа те тасралт. Тэнгүүт чинь ингээл яг нэг юм тэр том тогтолцоо доторх нэг юм эрэг шурах шиг явж байгаа байхгүй юу. Тэнгүүт чинь тэр эрэг шурагч угаасаа нэг тэндээсээ ингээл үсэрч хараад явахгүй байхгүй. Стожинк нөгөө нэг хиний идрэг хэлтэр тэр нэг далчмаар санагдах гэдэг юм бол ялч гарч ирдэг байхгүй. Нэг юм нэг тийм өргөс юу гэдгийг нэг юм хатгалгаа цочроо тийм юм асаа амар дутагддаг байхгүй тий хүн чинь. Тэнгүүд яг Монгол болохоор тэр хэсгэрээ тэр цочроо нь бол ингээ хаасаг байгаа байхгүй. Ер нь бол тий. Тэгээ яаж яхад Японд нэг ингээд удаад ирэхлээр чинь тэр айгу муузан сурч байхгүй. Яа тэлэр тэнд чинь нөгөө зарчим нь болохоор хэрэглэгч бол хаа ингээл тий. Ёстой зүгээр ингээ давраа штт тий орж ирэнгүүт чинь баараг л ингээл хамаг юм ингээл зүгээр дэлгэрт оронгот ч л бүхийг л нөгөөдөл нь хамаг юм гаргаж өгөөл тий. Халбар ширээ зэрэг нь баг арчиж өгөөл тий. Ийм юу гэдгийг тийм ангууд чинь энд бол тийм байхгүй штэ. Та өөрөө амьдрал тий. Өөрөө өөртөө уучраал тий. Та бид нарыг ойлгох ёстой. Тэ юу нь бол те үйлчлэгч те одоо юу гэдгийг нэг юм хувц авмаар хийсэн ч гэсэн тэр асуугангууд тэгээд өөрөө үзэлтэй те. Одоо авахгүй бол болчихлоо те. Юу гэдгийг те нэг тиймэрхүү юмнууд байна гэдэг чинь энэ болгон чинь нэг юм эсэргээрээ нэг юм баг өгцөн байсан эснүүд нь ингээд буцааж ингээд нэг ингээд те ингээд буцаас сэргэж эхэлж байгаа байхгүй те. Тэр чинь бол нэг юм яг нэг юм муухагаар л нэг ярьж байгаа юм биш гэтээ нэг юм айгуу гоё юм энергитэй байгаа байхгүй. Тэр чинь тэгээд ядж захтай айгуу юм залуу хүн зөндөө те айгуу олонтой байхгүй. Залуу улс гэдэг цаанаа мэддэгтэй байгаа байхгүй. Тэгэл ингээл гадуур явж исэн ч гэсэн залуу хүүхэд тий залуу ус яг нэг ойролцоо үеийн хүмүүс байгаа байхгүй. Тэгэл
Тэгэхээр чин тэр болгон тэр нэг мэдрэмж нэг угаасаа Японд утцсан байгаа хүний хувьд бол тэр чин айгүй гоё юм цочроотой. Нэг дутагдаад байсан мэдрэмж, цангацсан байсан мэдрэмж. Тэргээл авж байгаа гэдэг үднээсээ би тэгж ирсэн. Сонирхолтой үнцгэл байна л да. Тэг миний нөгөө ярьцлагыг уншаад авсан мэдрэмж бол дахиад ирж илэн. Гэтэ айгүй сонирхолтой байсан тэр тэндээс нөгөө сургуулж авч байгаа тэр ихгүй. За тэгээд ирлээ. За мэдээж Монгол болол ингээ буцалж ийлаа тий. Яг бид хэд чинь нэг дотроо стресстэй амьдраад байгаа боловч нэг тийм сонирхолтой арт юм шүү дээ тий. За тэгээд гисэн чинь Монголд ирэхээр шийдчихэд компани удирдлаа. За гүйцэтгэх захирал гэдэг хүн бол ер нь бол бүх гүйцэтгэл рүү ингээл шумбаал орно тий. Монголд ирээд Монгол компани удирдах гэдэг юмыг би сонсомоор байна. Бас шал өөр байгаа штэ. Шал өөр байгаа гэж би бодож байна. Ер нь бол Японд нэг баг удирчижсэн, Монголд ирээд нэг баг удирдах хоёрыг бол би өөр гэж бодоод байгаа байхгүй юу? Яг үндэ бол би одоо юу гэдгийг яг Японд одоо тий угаасаа айл нэг газрын захирал байж үзээгүй тий. Сайндаа л нэг хэдэн хүний баг удирчижсэн тий. 10 хүний баг ч юм уу нэг тийм л байгаа байхгүй. Тэнгүүт чинь яг Монголд ирэнгүүтээ угаасаа би бас захиралж болоогүй. Зүгээр нэг яхав нэг юм хөрөнгө оруулалт хариуцсан захирал гэдэг нэг зүгээр тэгээд хөрөнгө оруулалт те хөрөнгө босгох юу гэдгийг тэрийг бол хариуцаа явж исэн. Тэгээд нилээн эн чинь ингээд дотор нь ороод яг тэр хөрөнгө оруулалт босгох гэдэг бол айгүй гадагшаа чиглэсэн ажил байгаа байхгүй те. Гадны хүмүүстэй их ажилдаг байсан ажил. Ингээл хөрөнгө оруулагч нартай их ярьдаг, бизнесийн түн шүттэй их ярьдаг ажил. Тэгж байгаа л яг нэг 2 жил хагас болсны дараа л за одоо юу н те чи юу н яачих юм уу ч юм уу гэх тийм яриа болсон. Тэгээд өндөө бол би өөрийгөө ч гэсэн би бэлэн байна биш байх гэж бодсон. Яа тэгэхээр тийм туршлагач байхгүй те нэг юм ундагтаач юм биш байхгүй. Тэгээд айгүй надаа ихтгэл хүлээлгээд хэлсэн. Тийм яг нэг удаа үгүй гэж хэлсэн л те. Тэгсэн чинь үгүй те хосоо гэдэг. За окей те би өөрийгөө те хийж чадах дээдийнхээ хэмжээгээр хийя. Тэгээд ингээд харахлаар чинь нас түрүүний энэ нэг анх байсан тэр хөрөнгө оруулалт хариуцсан захирал гэдээс бол шал өөр үзэгдэл харагдаж эхэлж байгаа юм л да. Ер нь бол өдийг хүртэл хараагүй те гадагшаа хариуцж исэн ажиллаж исэн хүнд одоо дотгошоо аахгүй те хүмүүстэйгээ тулаад эхлэнгүүд чинь айгүй Монгол гэх юм уу да яг уу те Монгол Япон тийм яг Монгол хүмүүс гэхээр нэг юм хувь хүн болгоно айгүй юм ер нэг юм өөрийн гэсэн юм онцлог нь айгүй юм тод хурц байгаад байгаа байхгүй тийм хувь хүний өөрийнх нь тэр нэг юм зан характер онцлог Япон дотор ч нь болохоор ингээд бүгд амар онцлог уу гэхээр нэг юм тодорхой хэмжээнд тэр нэг юм юу идэх байхгүй нэг юм дундажлагдах нь цаашаа чи нэг нэлээд сарамгчсан те ингээд бусдаасаа ингээд онцгороод ингээд өөрийгөө ч гэдэг юм уу те ингээд нэг юм жоохон ингээд гараад ирсэн нөхдүүд нь болохоор ийм үг хэл зүгч хүртэл байдаг байхгүй ингээд жоохон гараад ирсэн хадаас бол шууд цохигддаг аа гэдэг тийм үг хүртэл байдаг байхгүй. Тэрний үг ихлээр бусдаасаа жоохон ялгараад ирэхээр ер нь л чи яагаад ингэ бусдаасаа ингэ ялгараад байгаа те нэг юм гэдэг нэг тийм бас нэг тодорхой. Гэтэ тэр бол одоо бүр хуучны л яриа л та. Тэнгүүд чин Монгол болохоор ер нь аяг чөлөөтэй байхгүй те. Хувь хүн болгон айгүй юм яг хувь хүний хувьд айгүй юм хурц те тийм баад байхгүй. Тэгээд тэр чин ингээд юм айгүй хүчтэй, хүсэлтэй, характертай. Тэгээд ирэнгүүд чин айгүй их тулж хувь хүн болгонтай айгүй их тийм тулж ажиллах шаардлага гард юм болов уу гэдэг тийм мэдрэмж төрсөн. Ер нь бол Японд болохоор чинь багаар нь бол ингээл харьцаад явж байхад асуудал байхгүй. Ер нь бол тий ингээд болоо л байдаг. Тэгтэл Монголд болохоор чинь ингээд багаар нь тий эсвэл компаниар нь ихээсээ илүү хөөхөнтэй тий за яаж чинь тий юу болж чинь тий нөгөө хүн тэгэж ингэж харьцах айгүй шаардлага гард юм болов уу гэдэг юм мэдрэмжийг бол авсан шүү. Би бас тэрийг нөгөө айгүй яаж зүгээр тоглоом болгож л айгүй бадрангуу гэж хэлдэг байхгүй. Айгүй бадрангуу хүмүүс шүү гэд бид нар бол гэд тий. Тэгэл яг Японтой ингээд нэг юм хоёр нийгмийг харьцуулах гэдэг бол бит хоёр биш л дээ. Зүгээр л яг нөгөө тухайн хүний үзэн харсан туршлага дээр үндэслэл ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бас нэг сонирхолтой юм байна. Монголд ирлээ. Өөрөө ч хувьд ер нь бол ингээд дандаа гадагшаа хөрөнгө оруулалтуудтай ингээд харьцаж байсан. За Монголд ингээд мэдээж Монгол компани удирдах явж байгаа юм чинь өөр компаниудтай хилцлүүдэд орно шүү дээ. Монголынхоо. За тэгэнгүүт би бол өөрөө ч хувьд амар гайхажсэн юмнууд гарч ирсэн л гэж бодож байна. Одоо ингээл ер нь бол компаниуд чинь хилцлийн үед ингээл сонин юмнууд асуун, сонин сквал тий яадаг чи мэдгүй нэг талдаа ашигтай юмыг хитрхи хардаг ч юм уу. Нэг тийм өөр компанитай хилцэлд орох үед Монголын нэг компаниудын ерхий дүр төрхүүд яаж харагдчихсан гаднаас нь. Бас л гоё асуулт нь яг би яг хувьдаа болохоор гэж тэр болгон бүр Монголын бизнесүүдтэй ингээд айгу ордог хүн бол биш аахгүй тий угаасаа тухайн компани болго өөрийн гэсэн захиралтай өөрийн гэсэн удирдлагатай
Тэ тэнгууд манай хүмүүс маань өөрсдөө тэрийг хариуц явдаг. Гэхдээ хид хид нь яг хөө тийм тохиолдол байсан л да. Энд толгой компани үднээс тэ. За ингээд хилцээр хийхээр гарлаа, уулз хэрэг гарлаа. Тэгээ ингээд явж байгаа мэдрэмж нь юу вэ гэхээр энэ бол гэхдээ яг зүгээр нэг юм миний хоёрын л мэдрэмж. Тэгээ яг үнэхээр тийм байгаагүй мэдэхгүй байна. Японд бол би ингээд гадны яг ингээд хилцээр дунд яваад орно шүү дээ, тэ. Тэнгүүд яадаг байсан бэ гэхээр айгүй их тийм за хоёулт ингээд нэг юм хамтраад яаж тэнд дундаасаа говьм гаргаж болох вэ гэдэг, тэ. За тэрийг бол тэ синержич гэж хэлдэг win-win-ийн харилцаа, тэ. Аль нь бие биендээ одоо ашиг тустай харилцаа гэдэг маягаар ярьдаг, тэ. Тэрнээс үүднээс айгүй их ингээд шаарч ярьдаг. Тэгээ тэр нь болохоор ийм компани хоорондын харилцаанууд тахгүй юу? Ер нь бол тийм нэг ийм хувь хүмүүсийн хоорондын харилцаа гэхээсээ илүү. Тэгтэл ингээд Монгол болохоор яг ийм нэглэн ийм хувь хүн дээр ингэж ийм тогтсон харилцаа. Дээрээс нь ингээд ийм компаниудынх нь яг ийм хамтын ажиллагаа гэдэг юм нь болохоор нэг ийм за би эндээс юу хойчих вүлээ? За нөгөө ингэсний үнцэн нөгөө хүн юу хойчих гээд байгаа вэ? Би эндээс юу алдаад байна те? Тэг ийм алдчихж байгаа юмдаа бас айгүй их юм анхаарал хандуулдаг л юм шиг санагдсан тий. Тэгэхээр ингээд юм хамтдаа гоё энэ дээр дундаасаа юу гоё босгож ирэх үү гоё тий бие биендээ ашигтай гоё явъя л да гэхээсээ илүү за яг энд нэг л мань хүндэл нэг л ашигтай юм болчлоо шүү тий. Энэ талд нэг л ашигтай болох гээд байна да гэд. Гэхдээ яг хөө нөгөө тал нь ашигтай байж лээ гэлтэй тий. Өөрсдөө ч гэсэн хамтдаа ашигтай үл байж болно шүү дээ. Тиймэрхэн бас нэг жоохон байдгийн болов гэж бол анзаарчихсан. Тэгээ бүгдээрээ тийм байдаг үг нь мэдэхгүй л дээ. Мэдээж. Яг энэ нэг харлуулах гэдэг даач бас биш зүгээр яг зөв нийтлэл дүр төрөх шүү дээ тий. Тэгээ энэ дээр би нөгөө үргэлжлүүлээд буцаад татаж авчираад юу орох гэж ийн вэ гэхээр Ant Global болохоор 2020 онд нөгөө Marubeni-гээс 10 сая долларын хөрөнгө оруулалт авсан гэдэг мэдээлэл бол нэлийн явсан тий. За яагаад ингэж их явсан бэ гэхээр Marubeni гэдэг бол одоо маш том юм юу байгаа тий Японы. Гэхдээ хоёлаа хүмүүст тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад энэ юм сүртэй яригдчихэж байгаа тий. Marubeni гэж яг ямар учиртай газартай та хэд маань түншлээ харилцаа үүсгээд хөрөнгө оруулалт татсандаа яагаад тийм их баяртай байх хэвээр баяртай байгаа юм тий нэг ясандаа. Айгу гоё асуулт байна. Баярлалаа. Асуусанд баярлалаа. Яг энийг ингээд айгу бид нар ингээд нэг өөрсдөө л тодорхой хэмжээнд тэр бүхэнд эндээ баярлаад яг өнгөрцөн юм байгаад байгаа юм. Ер нь бол айгу уул нь бол би маш ачаал бүтэлтэй зүйл гэж харж байгаа. За яг хаанаас эхэлсэн бэ гэдээсэн яри заяа. Би түрүүн хэлсэн нөгөө нэг юм хөрөнгө оруулалт хариуцсан те нэг юм захирал гэдэг нэр зүгээд ингээ хаасаг нислээ шүү дээ. Нэг стартапын хөрөнгө оруулалтыг босгох гол те ийшээ ч нэг нисэл бич баг онгоцны бодол дээр амьдарч исэн бач байхгүй. Тэгээ ингээ яваал исэн. Тэгээд явж явах хугацаанд чи юу ярьж ийн гэхэлэр хөрөнгө оруулалт яригдж байна л гэдэг чинь олон улсын түвшний хөрөнгө оруулалт яригдж байна гэдэг чинь тодорхой хэмжээний олон улсын юм яригдах байхгүй тэндээс те. Одоо Монголын зөвхөн зах зээл яриад байгаа мó эсвэл олон улсын юм яриад байгаа мó. За тэгмэд олон улсын чинь бидний амбиц нь юу вэ гэхээр яг одоо Монгол яг ингэж хэлэхээр арай дэндүү гэж магадгүй ч гэсэн яг ингээд Монгол стартапуудын хувьд бизнесийн хувьд бол бас нэг шинэ алхам хийсэн болоо гэж боддог байхгүй. За тэр нь яагаад вэ гэдэг хоёлоо бүр ингээд эхнээс нь эхлэе явъя заа. Энд чинь аяга учир шалтгаантай байхгүй. Би түрүү нөгөө нэг ярьжсэн хамгийн анхны миний үр бол юу байсан бэлэр хөрөнгө оруулалт босох байсан. Тэгэхээр ингээд гадны хүмүүст аяга их уулздаг. За тэгээ гадны хүмүүстэй ингээд уулзаад явхлаар чинь юу вэ гэхээр гадны хөрөнгө оруулагчнаас нэгэн тал татж байгаа бол Монгол тэ бизнестэй зөвхөн Монголыг ярьж болохгүй. Мэдээж бидний угаасаа л амбиц нь өөрөө олон улс ахгүй. За тэгэнгүүт чинь олон улсын юм яриад эхлэх тусангууд юу гэхээр би хүссэн үсэг өөрсдийнхөө технологиг одоо зарах ажлыг би өөрөө хийж эхэлдэг байхгүй. За ингээ манайдууд ийм гоё ийм технологиуд байна. Тэ бид нар энийг ингээ Монголд хийж үзлээ, Филиппинд хийж үзлээ. Гоё ингээ. Тэгээ ингээ яриад явхлаэр яадаг вэ гэхээр ерөөсөө яг үндэ бол нөгөө хүмүүстől батлыг байдаг байхгүй. За окей тэ. За Монголд та нар тэгээд IPO хийцэн байдгийн байгаа үз тэ. Нэг юм хэдийн бизнес хийцэн байдгийн байгаа. Филиппинд хийсэн байгаа үз. Тэгээ юу гэж тэ. Тэгээ юу гэж байгаа. За тэнгууд чинь бас л те ингээд шанаад болж байгаа байхгүй айгуу те. Тэнгууд нь яаж нэхлээр за би ингээд энэ бол ер нь бол те ерөөсөө яг ингээд олон улс гарна гэдэг бол тоглоом биш байна. Те би ингээл бүр цүнхээ үрээл нөгөөт чинь ингээл очиод те ингээл зарах гэж үзэж байгаа байхгүй. Очиод уулзах гэхээр л зүгээр одоо ресепшн те хүлэн авч байгаа тэр хамгийн доотлын давхарт ингээд сууж байгаа тэр хүн ингээд буцаадаг хөх намайг. Уучлаарай тантай уулзах боломжгүй юм байна. Та зүгээр хайр те. Уучлаарай зулаа гэж байгаа. Зөнгөд наад заа гэл те тэр болгонд чи ингээд дотор бүр ингээд те ямар зөв юм байна те бид нэр уулнастай жинхэнээр монгол хүмүүсийг үнэхээр яв ийч харуулах яваад тахад гэж бодоод тэг ингээд бодоод үзэхлээр юу дутаад байна вэ тэнгуү чи за монгол хүмүүс гэхээр тодорхой хэмжээнд хүмүүсийн нэг юм
төсөөлдөг нэг юм юу гадаг байхгүй. Нөгөө нэг морь ундаг те. Тэгээ таал нутаг сайхан тэнгэр тэгээ Чингис хаан тийм л юм төсөөлөд байгаа байхгүй. Гэтэл тэр чинь ингээд өчнөө мундаг хүмүүс байгаа. Өчнөө гоё технологи хийдэг те. Өчнөө гоё бизнес хийдэг юм ухаантай хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэрийг ерөөс нэгдүгээрт ойлгохгүй. За хоёрдугаарт юу гэхээр юм олон улсын ямар нэгэн байдлаар тийм биднэрт бол бизнесийн сүлжээ гэдэг юм ерөөс байхгүй. Яа тэгэхээр бид нар юм угаасаа л анхнаас эхлээд бор зүрхээр явж байгаа хэдэн залуусууд л байхгүй те. Тэнгүүт чи энэ залуусууд чи анхнаас эхлээд танил тал байхгүй, бизнесийн сүлжээ байхгүй, олон улсын юм байх те. Тэнгүүт чинь за яах вэ гэхээр за. Тий түнш хэрэгтэй юм байна гэж бодоод ингээд айгүй бадрангуй сэтгэлээр ингээд айгүй тийм олон улсын компаниуд ингээд жагсааж үзэж байгаа юм тий. За тэнгүүт чинь тэнд одоо ингээд хэлэхээр бас жоохон нэг үл ичмэрч юм шиг. Гэтэ яг нь хичээд байгаа юм бэл биш. Тэнд Google явж байгаа, тий Facebook явж байгаа, тий одоо ингээд олон улсын SoftBank нь тий Marubeni, Sumitomo юу гэдгийг ингээд мангар олон компани байгаа. Тэгэл за тэнгүүтээ за эднэртэй яаж уулзах уу, яаж холбогдох уу тий. Тэгэл бүрээ юусаа байдаг чаддаг нөгөө нэг хідэн 13 арга гэдэг шиг өстө бүхэл аргаа хэрэгжилж байгаа байхгүй тий. Элдэн янзын юм хүлээ авалтандаа самсаргуу таарах гэж нэг үзсэн тий, коридор таарах гэж үзсэн тий. Янз янзаар л үзэж. Тэгээд яг хуу явцсан дундаа ингээд хараад ахсан чинь нэг юм юу байна. Биднэрт нэг майгүй тохиромжтой нэг юм салбар байна. Тэр нь юу вэ гэхээр юм Японы одоо энэ одоо бидний түншлээд байгаа энэ Marubeni гэдэг энэ компани юм нэг салбар буюу шууша гэж яригддаг юм салбар байгаа. Энэ нь болохоор юм яг шууд ингээд Японоор ингээд махчлаад орчуулахлаар энэ болохоор худалдааны компани байхгүй. Тэгээ энэ худалдааны компани яг юу хийдэг гэхээр яг л дайны дараах Японы одоо энэ эдийн засгийн хөгжилд маш том одоо хувь нэмэр оруулсан юм компани. Одоо ийм салбар байхгүй те. Ерөөсөө л ийм худалдааг идэвхжүүлэх нэг газар байгаа юм нөгөө хүнд нь холбож өгдөг те. Тэрийг улс доторооч тэр олон улсдаач тэр тэгж явдаг. Тэгээд одоо бол Японд тэр юу гэж яригддаг гэхээр бэлэн гомноос эхлүүлээд сансрын хөлөг хүртэл зардаг компани гэж л яригддаг тийм компани буюу ингээд 9 бус юм идэг. Дид бүтц байна уу байна. Хөдөө аж ахуй байна уу байна. Элдвэн зин жижиглэнгийн худалдаа юу бүгдийг идэг хөөх. За тэгэнгүүт чинь энэ нөхдүүд бол яалтчгүй л тэр бизнесийн сүлжээ байна. За тэгээд яг ингээд олон улсад танигдсан хідэн тийм шоушаа байдаг те. За Mitsubishi, Sumitomo, те Itochu, Marubeni гэх ингээд хид байдаг. Тэгээд яасан чинь яг ингээд Marubeni-гийн хүмүүстэй бол айгүй бас их сонир тохиолдолд уулзж исэн. Тэр нь юу вэ гэхээр бид нэр American Techstars гэдэг accelerator компаниас бид нэг юм юу яасан програмд оролцсон. Тэгээ тэр нь болохоор Японы бас алдартай нэг Rakuten гэх компани гэх энэ хоёрын хамтарч ийм зохион байгуулсан ийм accelerator програм бид нэр ингээ Сингапурт оролцоод ингээ явж байхад Сингапур танилцчих. Яг хуу Японд Монгол дахь офисын хүмүүс нь бол ирж л ийсэн байлээ л дээ манай хандад. Гэхдээ яг бүр ингээд арай өөр ингээд хоёр улсын хүмүүс чи гурав дахь улс дээр уулзахаар бас нэг арай өөр байгаа хөх те. Уулзаа танилцаад ингээ яриад үтсэн чинь нөхдүүд болохоор технологи хайгаа явж байгаа хөх те. За яг ийм энэ салбарын ийм технологи хайгаа явж байна. Тим партнер хайгаа явж өчнөө жил явж байгаа маа гэж. За тэгвэл бид нэр болохоор за биднэрт болохоор яг тэр бизнесийн сүлжээ яриг болоод байна. Хинч хаана ч очсон те таньдаг те нэг юм хааны газар дуулж исэн тэр нэр юм гэж шал өөрөхгүй. Тэнгүүд ийм нөхдүүд ер нь л хоёр талаас ер нь таарах юм биш үү гэд. Тэгээд яваад 2 жил хагас ер нь бол баг ингээд одоо үерхлээ гэх юм уу те. Би нэгэ таних гэж өстой маш удаан цаг зарцуулж байгаа. Ямар сайн угаасаа л Япон хүмүүс тэртээ тэргүүл те. Айгуу нявхар хүнэлтэй ингээд ингээл сайн нягталдаг, шалгадаг те. Үнэхээр энэ хүнтэй ингээд гэрлэгтэй бэлэн байна уу гэлээ мянган болж байгаа байхгүй те. Тэгээд тэр 2 жил хагасын хугацаа зарцуулж байгаад ер нь бол яасан бэ гэхээр ийм хамтын ажиллагаа үүсгэсэн. Тэгээд энэний онцлог нь юу вэ гэхээр одоо хамгийн гол нь ийм хин нэгэн дээрээ ерөөсөө харилцаа биш байхгүй. Одоо бит хоёр те хоёр хүн байлаа гэж бодоод яг л нэг юм за чамд те бидний энэ хэрэгтэй та нарт бидний энэ чинь хэрэгтэй тэгээ хоёлаа нийлж агаад ингэя тийм л санаахгүй. Тэгэхээр бидний яг тэр нөгөө нэг айгүй их тэр анхаарсан зүйл нь юу вэ гэхээр зүгээр нэг юм Япон нөхдүүд хөрөнгө оруулалт хийнгүүтээ өөрсдийнхөө хүслээр биднийг ашиглаад юу гэдгийг те тэр нэг юм хийх биш те биднэрт бол өөр ингэсэн амбиц байгаа. Олон улсад ингээд те Монгол хүний потенциалыг хүлээн зөвшөөрнө гэдэг тэр амбицийг ойлго те тэгээд бидний тэр амбицийг хүндэл тэгээд тэрийг ойлгосон цагт бид нар та нартай бол ингээд партнер болж чаднаа. Тэгээд нөгөөдөл нь сүлэн зөвшөөрсөн. Окей. Та хэд тийм амбицтай бол бид нар ч гэсэн гоё байна. Тэгээд ингээд хоёр талаас нь нийлээд 2020 оны 4 сард бид нар ийм стратегийн түншлэл гэдэг юмыг Монголын нэг ийм стартап ийм Японы бас том ийм Marubeni энэ хоёр компани ингээд стратегийн түншлэлээ компани түвшний те хоёлаа ингээд яг хамтдаа явъя. Хоёр талаасаа гоё юмнуудаа нийлүүлж агаад олон улсад алаад өгөө гэдэг юм хийсэн баг. Тэгээ тэр утнаас энэ бол ингээд бас Монгол тим
олон үзэгдээд ах тийм харилцааг биш байна. Яг хөө төслийн түвшинд бол Япон Монголын харилцаа ч юм уу гадны компаниудын түншлүүд бол байдаг ч гэсэн стратегийн түншлийн ийм хэмжээнд бол ер нь бол стартап байтугай ер нь бол ер нь баг байдгүй гэж хэлж болно гэж боддیں۔ Тийм учраас ингээ аюу ачаал бүтлэг шараад байгаа. Тэгэнгүүтээ бид нар чинь бас болоогүй. Marubeni-ийн араас дахиад нэг компани нэмсэн. Яг ярих юм бол 2 компани байгаа. Нэг нь юу вэ гэхээр SBI гэдэг нэг компани байгаа. Энэ SBI болохоор хуучин SoftBank SoftBank гэдэг бас алдартай том компани байгаа. Энэ компани хөрөнгө оруулалтын нэг юу нээсэн. Одоо дивиз гэх юм уу байсан байхгүй. Тэгж жагаад яг 1999 онд 20 одоо 23 жилийн өмнө тусдаа гараад SBI Holdings гэх тухайн үед болохоор SoftBank Investment гэдэг нэртэй байж байгаад одоо болохоор зүгээр SBI Holdings гэдэг ийм нэртэйгээр тусдаа гарсан. Тэгэд энэ айгүй бас юу л та бидний үед бол маш том ач холбогдолтой байсан. Яагаад вэ гэхээр бид нар бол нэг түрүүн нэг листэн дотор одоо SoftBank явжаалаа шүү дээ. Нөхдүүд дээр бол янз янзаар л очиж уулзч ярьж үзсэн. Тэгээд алгадулсан магадулсан явсан болсон. Гэхдээ ингэж ярьдаг юм байл л дээ. Яг Японд энэ санхүүгийн салбартаа болохоор SoftBank гэдэг компанийг бүтээсэн хүн бол Son Masayoshi гэдэг ингээд нэг мундаг хүн байна энэ Son Masayoshi бүтээсэн хүн хин бэ гэхээр Kitao гэдэг нэг хүн байд. Энэ Kitao гэдэг хүн тэр SoftBank investment-ийн хүн байхгүй. Тэгээ тусдаа гарсан хүн. Буюу ингээд санхүүгийн салбартаа бүр ингээд дом гэж яригдсан байхгүй. Тэнгүүт за энэ хүн бол ер нь өстой нэрээ юмтай хүн байна те. Энэ бол шал ондоо хүн байна. Тэгээ тэр хүний араас бас ер нь бол энэ компани араас 2 жил хагас бас хөөсөн. Тэгээ яа хөөсөн шалтгаан нь юу вэ гэхээр бид нар ийм стартап технологитой залуу хүмүүсээс ингээд инновацлог ирж хүчтэй байгаад байдаг. Нөгөө нэг Marubeni түншилж байгаа 160 жилийн түүхтэй өвөө ахгүй ер нь бол тий. Гэхдээ тэр хүнд бол ингээд бүр бизнесийн сүлжээ байна. За тэгээ тэр хүнд бол нэр хүнд наадаг. Тэнгүүч энэ 2 компани ингээд нийлээ явахлаар яаж юм гэхээр нэг бол бидний давуу талыг нөгөө талаас бас нэг жоохон ч гэсэн нэг юм тий сөрөг нөлөө бас гарч ирэх магадaltaй. Тэнгүүт нь яаж юм гэхээр балансын баримаар байсан байхгүй. Тийм болохоор SBI Investment буюу тий SoftBank SBI Holdings буюу энэ компани ч нь болохоор маш олон компанид хөрөнгө оруулалт хийдэг. Өөрөөсөө болохоор за энэ финтекийн бизнес энэ дээр бол маш идэвхтэй явдаг компани. Японд болоод жишээлбэл юм цахим брокережээр бол номер 1-т ордог тий. Тэгээд өдийг хүртэл хөрөнгө оруулалт хийсэн компани тоон 1800 ширхэг компани байдаг. Тэгээд тэрний нэг юм 40%, 60% нь болохоор Япон, 40% нь гадных. Тийм 400 хэдэн компани одоо олон улсад ийм хөрөнгө оруулалт хийсэн компани байхгүй. Тэгээд тэр дотроо хамгийн их гоё хэсэг нь юу вэ гэхээр юм ирээдүйг тодорхойлогч тэр технологиудад бүр маш эртл аюу эрт авч хөрөнгө оруулалт компани байхгүй. Тэнгүүд за блокчейнтэй холбоотой технологи дээр яг хөрөнгө оруулалт хийж байгаа хамгийн идэвхтэй олон улсын компани хаана вэ гэхээр SBI Holdings гарч ирдэг байхгүй. Тэнгүүд за энэ нөхдүүд эрсдэл авдаг. Хурдцтай. Тэгээд ингээд ийм технологид бол аюу ач холбогдол өгдөг компани байна. Энэ компани хэрвээ ингээд манай энэ дотор ингээд бас ингээд түнш болоод ороод ирэх юм бол бид нартэй айгүй юм юу бас уйлдаа сайтай байхгүй те. Тэнгүү чи ингээд ийм айгүй гоё ийм баланс нь баригдах гэдэг байхгүй. Олон улсын гоё нэр хүндтэй те сүлжээтэй нөгөө талаас айгүй эрсдэл авдаг хурдтай технологид ач холбогдол өгдөг. Тэгээд нэг хэд Монгол стартап те. Тэнгүү за энэ гурыг ерөөсөө нийлүүлж аваад нэг юм том юм alliance үсгийа. Тэнийг одоо нэгдэл гэж хэлж болох юм те. Үсгчихье. Тэрийг болохоор ийм нээлттэй нэгдэл буюу open alliance гэж нэрлэдэг байгаа. Тэр айгүй энэ бас айгүй сонирхолтой заяа. Яагаад вэ гэхээр бид нар ингээд нэг юм Монгол стартап юм 2 юм том компани дунд нь орж ирсэн ээ. Одоо гуруулахгүй яалаа идэх үү гэдэг ингээд тэгж байгаа байхгүй юу. Тэгээ нэг жижигхэн компани. Тэгээд яасан гэвэл тэр 2 компани ч хоорондоо яг бүр төслийн түвшинд бол хоорондоо ингээд харьцдаг энэ 2 компани ч компани түвшинд хоорондоо тэгж амар хамтрал нэг хийд байгаагүй компаниуд. Тэнгүүд ингээд бид нар дунд нь орж ирсэн нөгөө 2 ч хоорондоо ингээд уулзчих واخхой те. За хэдүүлээ анттайгаа нийлээд яах вэ те. За тэр байтугай анттай биш байсан ч гэсэн энэ 2 компани хоёулаа яаж нийлж болох вэ гэдэг яриа болж байгаа واخхой те. Тэнгүүд ингээд бидний хувьд бол айгүй гой хүсэж байсан юм гурвалсан холбоо үсээд. За энэ дээр нэмээд бид нар болохоор тэр нөгөө Америкийн Techstars гэдэг компаниасаа нэмэлт хөрөнгө оруулалт аваад нийтдээ бол нэг 15.3 сая долларыг те одоо Series A гэж ярьдаг тэр одоо хөрөнгө оруулалтын шатаараа босгосон байхгүй. Тэгээд энэний ард нь болохоор түрүүний олон улсад гарах бидний шаардлагатай байгаа тэр гоё зүйлүүдийг энэ түвшүүсээс олж авъя гэдэг тийм л санаатай байсан. Тэгэхээр энэ бол бид нар тийм болохоор аяг баярлдаг байхгүй. За одоо бид нөгөө нэг хаашаач явсан пассворттой олчлаа гэдэг шиг юм байхгүй те. Хаашаач утсан Marubeni SBI-ийн те Techstars-ын компани гэдэг юм чинь багийн хүн бол үгүй гэхгүй. Одоо тэрний нөлөө нь бол аяг их гарч байгаа байхгүй. Бид нар бол альва нэг улсын те топ 10 баяны одоо нэг юм том бизнесүүдийн хүмүүстэй шууд уулзах боломж бид нар нэгж байгаа байхгүй те. Хэдэн залуучууд очингууд энэ манай нөхдүүд байгаа маа уулзах. Тэнгүүд нөгөөд нь үгүй гэхгүй те бид нар ингээл уулзах. Тэр боломж бол ерөөсөө хизээч тэр юм хөрөнгө оруулалт мөнгөөр хэмжигдэж үнсэн байгаа байхгүй.
Тийм болохоор бид нэр бол айгүй баяртай байгаа даа тий. Айгу том арт талтай болчлоо л гэсэн үг шүү дээ тий. Одоо хар хүгээр хэлэх юм бол одоо ингээд сонсохоор энэ бол яг бидний ингээд одоо сонсож байгаас ингээд яг бодит тулаад ирэх юм бол маш тийм сүртэй үйл явдал шүү. Уг нь бол тий яг бид нар ойлгоод ирүүл энэ бол айгу том юм байгаа. Яг судлаад үзвэл тий. Гэхдээ би сая ярианаас чинь ингээд сонсож ил та Монгол ихээр морь унаа явж идэг гэж боддог гэж тэгж штэ. Угаасаа зөндөө ингээд нөгөө ярианууд дээр сонсогч ирсэн Монгол тог байд юм уу? Тэ одоо тог цахилгаан байд юм уу гэж хүртэл асуудаг байхад та хэд яаж итгүүлээд хөрөнгө оруулалт аваад байгаа юм гэдэг чинь аюу сонирхолтой байна тийм. Тэ Marubeni. Энэ бол том. Тэгээд дахиад том юм оролцогч талууд ороод ирлээ. Тэгсэн чинь за нэг юм стартап гэдэг юмнууд ингээл яригадаад одоо сүүлийн нэг 5 жил аюу эрчтэй яригдж байгаа Монгол. Тэгээ тэр дунд нэг pitch гэдэг юм яваад идэв штэ. Pitch гэдэг нэг ясандаа одоо нэг хөрөнгө оруулагчтай бизнесээ итгүүлэх гээд штэ надаа мөнгө өгчхөө гээд. Тэнгүүд би болохоор одоо тэр team гайхалтай pitch яваад те Монгол нэг юм хідэн баг тог байдаг үг нь мэдгэдэггүй нэг хідэн залуучууд очсноо ингээд Marubeni-тэй түншлэлтэй болсон гэхэр чин тэнд яг ямар одоо чадвараа гаргаад итгүүлээд яаж итгүүлээд ингээ авчаад байгаа юм гэдэг. Тэр нэг тийм хөшигний ардах юм ярьж өгч. Бас гоё асуулт байна. Яг хамгийн түрүүнд хэлэхэд нэг юм 90 сайнда те нэг одоо нэг юм хосоо гэдэг нэг бачка ячингуудаа ингээд зохицуулсан бол ерөөсөө биш. Энэ бол ингээд яг үнэхээр Монгол залуусын бүгднгийнх нь оролцооны үндсэн дээрээс ер нь бол бий болж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл Япон хүмүүс гэхэл угаасаа л тэр нэг нявхар хүмүүс байгаа те бүхэл бүтэн бүр компанийн төвшөнд ороод ирэх юм бол хин нэг нь зүгээр нэг хүнтэй үүсэж байгаа харилцаагаар ерөөсөө явахгүй байхгүй. Тэр чинь бүр ингээд бүхэл бүтэн компани төвшөнд ингээд янз янзын талаас нь олон талаас нь те үзэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол нөгөө нэг зүгээр нэг хөрөнгө оруулалтаасаа илүү бас юм бүхэл бүтэн юм бизнесийн хамтын ажиллагаа яригдж байгаа учраас бүр олон талаас бид нарыг нь харсан учраас бид нарыг бол ингээд хамгийн гол нь тэр хүмүүстэй би ингээд юу гэдэг юм бэ? Компаниг л амар таниулах гэж аюу хичээсэн байхгүй жишээлбэл те. Манад ийм гой залуус байдаг юм аа те. Бидний бүтээсэн энэ үйлчлэгийг хар, бидний ард байгаа технологиг хар те. Тэгээ бид нэр ийм амбицтай байгаад байгаа маа гэд. Одоо уулзалтуудыг бол өстой нэр өчнөө хийсэн. Энэ 2 жил хагас хугацаанд те. Тэр хугацаанд чинь би бинтгээ танилцж байгаа те. Нөгөөдүлийг аяа Монгол дуудаж байгаа. Би өөртөө явж байгаа те. Сингапурч нэг очоод, Филиппинч нэг очоод, Японч нэг очоод. Тэгэл нөгөө ингээл нэг нэгээр уулзалт хүмүүсийн ингээл нүүр царай нь өөр те өөрөөр хүмүүс гараал өөрөөр альбом тушаалын янз янзын хүн гарч ирэл тэр болгонд нь те ингээл баг багаар тэр чинь ингээл нэг юм итгэл үнэмшил ийм харилцаа гэдэг юм үүсгэл явж байгаа байхгүй те явсаар агаал хаана очиж таарах вэ энэ хүмүүстэй бид нэр те хамт ажиллаж чадах уу итгэж чадах уу гэдэг тийм л юм дээр очиж таарч байгаа. Тэгэхээр чинь бол тэр итгэлийг бол үүсгэхийн тулд бол ерөөсөө маш олон уулзалтыг хийсэн Монгол руу ч маш олон хүмүүсийг дуудаж авчирсан багийнхантай би ингээл ирэхээр нэх манайхан сүлдө бодсон байж магад ядаргаатай юм шиг ингээл офисер тагуулаа л явна. За манайхаа Marubeni-гийн хийрлээ SBI-ийн хийрлээ гэл ингээл явгот нөгөөдөл нь тэгэл айгүй олон хүн те ингээл ороод гараал нөгөө хүмүүсийг хараал энд ямар энергитэй байгаад байна те энд яг үнэхээр энэ хүмүүс амбицийнхаа төлөө явж гин үү энэ болгоныг л ингээл харж байгаа байхгүй те тэгэхээр ингээд яг хуу арталт нь бол юм техникл юм зөндөө явсаа тэр нөгөө нэг due diligence гэж ярьдаг юмуд л зөндөө байгаа за энэ хүмүүс те үнэхээр зөв ёс суртахуунтай бизнесээ эрхэлдэг үү ямар нэг юм хууль зөрчөөгүй юу те за арт нь ингээд юм сонин юм үгтэй хууль зөрчгүйс юм байсан уу гэдэг бүгдийг шалгаж байгаа хуулийн татварын бизнесийн бүгдийг ингээд тийм техникл юмнууд бол байгаа хамгийн гол чухал юм нь л тэр итгэлцэл үүсгэх гэдэг тэр нь л байсан болов л гэж. Тэгээд яг нөгөө хүмүүс маань ч гэсэн яг ингээд залуусыг харахаар бас те ойлгож байгаа хэрэг энд чи өстэй ийм гоё энергитэй ийм гоё те нүдэн гэрэлцэн ассан алаад үгүй гэдэг тийм залуусыг хараад бас аюу ихтэй биднэрт бас итгэсэн болов гэж. Одоо ингээд жоохон бүр хөрснээр болгож ирээд асуухад за үдчихэж байгаа залуучууд байгаа. Ямар нэгэн байдлаар нэг залуу хүмүүс чинь дотор бизнесийн санаатай байдэн штэ. Яалгаагүй л нэг хөрөнгө оруулалтын асуудалтай. Тэ нэмүү эхлэх гэхээр мөнгөгүй. Тэнгүүд ингээд нэг хүнээс итгэл үнэмшийн төрүүлээд мөнгө авах тийм хэрэгцээ байгаад нь штэ. Тэгвэл яг өөрсдийн чинь хувьд бол том корпорацтай том юм яригдчихээн тий том яриануд явсан өчнөө олон жил сараар үргэлжилсэн гэл. Тэгээд тэнгуут одоо өөрийн чинь хувьд жишээ нь тэр pitch гэдэг юмыг биднэрт эхлээд тайлбарлаад өгөөрэй. Хоёр дахь юм бол юунаас эхэлж яриагаа эхлэх ёстой ядаж гэж хэлгээд тахгүй. Одоо нэг цахилгаан шатанд тааралдаад нэг давхарт гарах хүртлээ ядаж нэг юм elevator pitch гэдэг нэг ойлголт өгдөө штэ тий. Гяс бизнесээ яриад тухайн хүний анхаалыг татах матах гэл ингээл нарийн гой юмнууд дэрэгддэг. Тэгээ өөрийн чинь хувьд жишээ нь тэр pitch гэдэг юм хийхдээ бэлтгэлээ яаж хийдیں۔
юунаас эхэлдэйн тийм жоохон ингээд хөрс рүү буулгаж ирж асуух гэдэг байхгүй. За pitch гэдэг имийг бол одоо би юу гэж ойлгодог вэ гэхээр энэ бол миний л ойлголт. Яг энэ pitch бол ясан бусын тийм тодорхойлт байдаг. Миний ойлголт юу вэ гэхээр тэр хүнийхээ анхаарлыг татах нэг юм тэрхэн зургийн хугацаанд тэр нэг чавцыг нэг татах тэр нэг зүйлийг л pitch гэж хэлдэг юм болов гэж боддог. Тэ? Тэр чинь нэг юм гадны юм байдаг ингээд намайг импресс хий гэж нэг ярьдаг шүү дээ, тэ? Намайг нэг чинь гайшруулах тахтаа гэдэг тиймэрхүү л утга учиртай зүйл юм болов гэж би өөрөө дотор бол боддгийн. Тэгээд би ингээд ер нь ихэнх тохиол яадаг вэ гэхээр энэ pitch-ийг бол хэд хэдэн хувилбар угаасаа бэлддэг байхгүй. За тэгээд энэ pitch нь ингээд үндсэн нэг юм стандартыг гаргаж байгаа шүү дээ, тэ? За хэрвээ би лифтэнд таарах юм бол тэ 30 секунд надад байх юм бол би юу гэж ярих вэ? За хэрвээ би надад нэг арай нэг уртхан шиг 5 минут байх юм бол би юу гэж ярих вэ? За энэ бүхэл бүтэн ингээд тэ нэгийг харьцан нэг биш нэгийг харьцан 10 хүнтэй ийм хурлын танхимд 30 минут байвал би ярих. Энэ болгон ч ингээд тодорхой хэмжээнд ингээд байгаа байхгүй тэ өөр хувилбар байгаа. Гэтэ тэр нэг стандартыгаа зүгээр ингээд шидэд ээж болохгүй байхгүй. Яагаад гэвэл тэр чинь хүн болгон өөр артлын нэг бэкграундтэй те үүсэл гарал те янз янзын юм туршлагатай хүмүүс болгон чинь тэгэхээр тэр болгонд нь ингээд ямар нэгэн байдлаар эн чинь ингээд нөгөө хүндэд тохируулах шаардлага гарна. Тэгэхээр энэ үндсэн юм стандарт байгаа дээрээс нь нөгөө хүнийг айгүй сайн таних хэрэгтэй. Энэ хүн юу нь яг те юунд дуртай юунд дургүй юм те энэ хүний сонирхол нь юундаа юм те тэгэл янгууд чинь тэр хүний нэг юм гайхшруулах гэдэг юм чинь тэгж амархан хийгдэхгүй шүү дээ хин нэг те одоо шийдвэл те за нука те намайг одоо шийдэл надад те чи намайг гайхшруултаа гэдэг чи аягүй юу واخгүй те гин шууд те ингээд би одоо юу ярих мэдэхгүй шүү дээ тэгэхээр яг ингээд уулзах байгаа хүмүүсийг аягүй сайн судална гэсэн үг энэ хүн яг л те анх багада хаана үссэн тэгээд амар компаниар явсан те юу үтсэн юу үнэт зүйлс нь юу юм бол гал олон юм бодсон шүү ямар спорт сонирхтой тэр хобби моби ч амар чухал ахгүй яг цагаадлах юм бол ихэнх тохиол бизнесээсээ илүү жишээлбэл хоббигоороо жишээлбэл юм шийдэгдэх юмнууд байна те философор шийдэгдэх юмнууд байна түүхээр шийдэгдэх юм байна тэгэхээр энэ бол ингээд нэг юм тогтцсон том ерөөсөө байдаг байхгүй те за pitch гэдэг нэг ойлголт байж болно гэтээ энийг тухайн хүн болгонд нь яаж тааруулж ямар хөлбөрөөр юу гэж ярих вэ гэдэг тийм л за өөрөө ч хувьд л ингээд pitch хийгээд зөндөө явцсан өөрт чинь ингээд нэг залуу ирээд би өөрт чинь ингээд санаагаа танилцуулъя гэжсэн тохиолдлууд байдаг уу явахтай нэг ганц хоёрхан л жишээ байгаа тий би яагаад тэгэхээр өөрөө би одоо угаасаа тийм хөрөнгө оруулагчийн төвшөнд бол очиагүй тий за нэг компани захирал хийж байгаа ч гэсэн яг одоо юу гэдгийг Shark юм төвшин ч юм уу ерөөсөө тийм юм биш аахгүй тий хөрөнгө оруулагчид нэр хүмүүс төр л очиж ер нь ихэнх тохиолдолд ингээд pitch хийдэг тийм болохоор надад бол яг тэр талын туршлага бол айгүй бага Японы хөрөнгө оруулагч нартай түншил үүсгээд тий одоо Marubeni-тэй жишээ нь түншил үүсгэснээрээ SBI-тай түншил үүсгэснээрээ ийм нөгөө өмнө нь тайлж исэн шүү дээ. Японы паспорттай юм шиг болсон гээд тэр нөгөө Японы паспорт чинь нөгөө маш олон улс руу ингээ визгөө зарчдаг тийм гайхалтай паспорт байдаг шиг болцсон гэж тэгжсэн. Тэгэхээр Япон хүмүүс жишээ нь одоо багийг харсан гэж тэгжил байна л да. Тэгэхдээ тэр бага танилцуулах хүртэл тэр анхны pitch-ийн зүгээр надад зүгээр сонирхол татаад байгаа байхгүй да. Хамгийн одоо яг ярьж өгөхгүй л байна л да та. Тэгээ юу нэг хаан таарсан гэлээ тэ нэг өөр газар таарсан бэ. Тэгээ би ингээ хамгийн эхлээд ингээ юунаас эхэлдгийг нэг жишээ гайхаж байгаа байхгүй. Сайн байна уу? За мэдээ сайн байна уу гэлээ. За би нэг юм монгол хүн байна те. Би нэг юм технологийн компанитай юм аа. Тэгээ нөгөө гайхшруулах үйл явц чинь юун дээр тэрүүхэн тэнд бас явагдах хэрэгтэй биз дээ тий. Тий, явах хэрэгтэй тий. Окей. Гоё асуулт байна. Би ихэндээ ихтэй ер нь бол айгу яарсан. За. Яг л би яг үндэ бол тий. За хөрөнгө оруулалтын банкнд бейсэн байгааз банкнд бейсэн байгаас тий. Би ихтэй бичийн талаар юу ч мэдэхгүй байхгүй яг цагаадлах юм бол тий. Би хүмүүсийн өмнө ингээд презентацийн бол тавьж исэн удаа бол байгаа. Тий. Альва ингээд санхүүгийн зөвлөгөө өгөөч гэх юм уу. Тийм бол хийж исэн. Гэтэ би яг өөрөө бол pitch хийж үзээгүй юм байсан баг. Тэгэхээр эн чинь ихэндээ бол айгүй их ер нь бол нусаа хацартаа наагаад чацаг царайлсан баг. Хүмүүстээ бол айгүй олон одоо ингээд алтаад те нүрэндээ мангастуулаад би ч одоо өчнөө тийм гашуун дурсамжууд байгаа. Би одоо 100 200 мэдгүй яг өчнөөдөө уулзаад тэгэл ингээд алхтуулаад гарч ирсэн. Тэгээд ихэндээ би бас нэг жоохон за зүгээр яг илүү детейл нь ярих юм бол заяа. Японд ингээд жишээлбэл би одоо 12 жил болцсон. Тэгэнгүүт чи ингээд Японы нөгөө нэг яг энэ соёл сэтгэлгээ тэр болгоны ингээд тодорхой хэмжээнд ойлгохгүй л угаасаа би тэр юмд амьдэрч чадахгүй. Тэр тусмаа бүр Япон менежментийн те Япон компаниудад зөвлөгөө өгөх дээрээ тулах юм бол би айгүй их тийм Японы имийг бүр майг би өөр дээр эзэмшсэн байх хэрэгтэй байна. Тэгэж удаад заахандаа болохоор яг тэр нөгөө нэг нөхдүүдийн тоглоомын дүрмээр те тоглох гэж үзэж байгаа байхгүй юу те.
Жишээлбэл за яг би зөвхөн Япон хүмүүстэй ч уулзаагүй өчнөө олон улсын хүмүүстэй уулзсан. Гэтэл жишээлбэл Япон хүмүүстэй яаж уулзсан бэ гэхээр анхандаа бол нөгөө чи жимбитэлтэй банкер шиг ингээл зангаагаа ингээл татаал гоё костюм өмсөлтэй лаг гэл яваал очиж байгаа. Гэтэ тэр чин би тэрүүгээр айгүй их юм алдсан санагддаг юм. Яагаад гэхээр нэгэнт шууд нөхдүүдийн тоглоомын дүрмэнд орохоор нөхдүүдийн тоглолтоор явчихдаг байхгүй тий. Тэр анх харагдсан цагаас эхлээл энэ угаасаа Японы мэддэг хүн байна. Энэ угаасаа бид нартэй тэгж харьцах хэвээр гэл ингээл явчихж байгаа. Тэнгүү чин тэр чин ингээд айгүй за энийг л буруудаад байна да тий. Гэ тэнгүүд чин би юу н яагаад юм Япон маягаар байх хэвээр тий. Би яг ярих юм бол монгол хүн. Би тэгвэл юм монголоор бай тий. За яг монголоор гэдэг нь бас юу гэсэн ч үгүй тий. Гэтэ тэр чин ингээд янз янзын шин чимнэр байгаа л да. Монгол хүн чин бас нэг юм тий ингээд юм тоохгүй тий гүндүүгч гэж ярьдаг. Нэг бодлын тэр юм тэр шин чанаруудаар нь юу нь явъя те. Албаар тэгмүүдээ би эхэнд надад бүр одоо хүртэл санд тэр нэг хамгийн анх би тэр нэг костюмыг тайлаад зүгээр нэг юм те сороочгч биш зүгээр нэг юм заарагийн нэг юм цамц өмсөөд те баг юм шорттой шахуу нэг юм амар юм формал юм уулзалтанд орж явах надад мангар юу гэсэн аахгүй яа тэгэхээр би тэр Япон хүмүүсийг ямар ажиллахыг мэдчихэж штэ. Тэгсэн мөртлөө гэтээ би албаар тэгэж очиж байгаа байхгүй те. Тэнгүүд чинь нөгөөдөл чинь ингээ гайхаж эхэлдэг байхгүй шууд. Энэ одоо хаанаас гарч ирсэн ямар за даг зүйхийн чашчтэй энэ яад нөхөрөөг л харж байгаа байхгүй юу. Тэгээ яаж яах нүгд нь ганцаараа цүнхээ үрцэн те нэг амтын ингээ яваад орж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи ингээл гид нөгөөдөл яг тархин масалж эхэлж байгаа байхгүй те. Тэр цагаас эхлээл ер нь бол яг миний тоглолт руу орж эхэлж байгаа байхгүй. За энэ бол одоо те окей нөхдөөдөө ингээ масалж эхэлж байна nice те. За тэгэнгүүт араас нь яваад эхлэнгүү шууд нөгөө нэг Чингисийнхаа водка мөтг гаргаад эхэлдэг байхгүй. Хизээч ийм Япон компанид за нэг ийм компани хоорондын бэлэг мэлэг гэдэг нэг тийм явахгүй байхгүй. Тэр чи айгу ингээд тэр чин айгуу тийм харилцаа нь өөр байх хэвээр. Тэнгүүт чинь нөгөө Чингис миксээ гаргаж ирээл те. Таг гээл тэгэл урд нь ингээл нэг ингээл яснаа нэг юм аа. Тэгээ албаар тэр чинь бас компьютер хүртэл утга учир байгаа байхгүй. Албаар нөхдүүдийн ашигладгүй компьютер буюу. Мань хүмүүс чинь бол айгуу их нөгөө ThinkPad те. Тиймэрхүү компьютерууд айгуу их ашиглана өөрсдийнхөө те. Тэнгүүт нь тэн дээр нь албаар яг одоо энэ одоо Mac те. Лаг гэл гаргаж ирээл нөхд ингээл дэлгэж тавиал те. Тэнгүүт хайцуугаа ингээл шумлал. Ингээл ихлэнгүүд чинь нөөдөл чинь ингээл гайхал хэлдэг. Энэ одоо яг гээл тэнгүүт нь араас нь гэхдээ яг нөхдүүдийн нөгөө нэг өөрсдийнх нь хэлээр нь гэхдээ айгүй юм мэрэгжлийн маягаар оронгууд эн чинь ингээл нөгөөт нь улам маслаж эхэлж байгаа. Энд чинь ингээд гаднах төрх нь бол ингээд бүр улаан цан бүр ингээд бүтүүлэг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яриад эхэлсэн чинь өөрсдийнх нь хэлээр нь тэгээд ингээд айгүй боловсон ч юм уу тийм ингээд мэрэгжлийн яриад эхлэнгүүт чинь нөгөөдөл ингээд янз янз ингээд тарих маслаад ирэнгүүт чинь хүн яг ингээд нэг гайхширч эхэлж байгаа байхгүй. Жишээлбэл яг тиймэрхүүнүүд байгаа тийм. Би тийм нэг жижиг юмнуудыг бол айгүй их хэрэгэлж ер нь бол явсан тийм. Яаж одоо тэр Чингис арих гаргаж ирнэ гэж угаасаа яаж японочууд бодоход тий. Харин бодохгүй байхгүй тий. Тэгэхээр бодохгүй юмыг нь яаж хийх вэ гэдэг байх. Бас үнэхээр яг сонирхолтой юм байна. Тэгээд залуучууд бол угаасаа ирээдүйд ингээл яхалах л та. Тэгээд энэ нэг Shark Tank дээр нэг бас pitch хийх гэдэг юмыг ойлгож эхэлсэн гэж бодоод байгаа байхгүй. Тэр чинь нэг хугацаа өгчтэй шүү дээ. Астай хэдэн минутанд одоо бас бидний гайхшруулаад гэдэг юм явж идэв шүү дээ тий. Тэгэхээр одоо яг ийм өөр улсын хүмүүстэй өөр тэгээ бас энэ чи гадаадаар ярьж гин Японоор ярьж гин гэдэг чинь бас ингээд тэр хэлээрээ төгс бас илэрхийлмэрлээ шүү дээ. Тэгэхээр тэн дээр өчнөө одоо ур чадварууд явагдаж байгаа юм байна гэж харж байна. Эсрэгээр нь болохоор би таныг бас сонссон компанida одоо head hunt гэж ярьдэн шүү дээ. Ур чадвартай ажилтныг ингээд ургуулж авчрах баг нэг юм байгаа шүү дээ тий. Хизээч Монголд ирэхгүй гэжсэн боловсон хүчнүүдийг авчирсан гэж бас сонсоод байгаа байхгүй. За хаанаас сонссон за. Би янз бүрийн юм сонссон байгаа шүү. Тэ ер нь бол нэг тийм бас юм байгаа шүү дээ. За би Японд бол үнэхээр карьертай байна гэдэг өөр шиг ч бодож ийсэн. Тэ бас нэг тааралдаад гэд нэг ургуулад авчирсан юмуд байгаах гэж бодоод тиймэрхүү юмуд бас байгаа юу? Би зөв сонссон байна уу? Тэг байгаа тий. Яг уу яалтчгүй л одоо энэ нэг юм юу гэм бэ? Одоо энийг би ингэж бодоод байгаа байхгүй тий. Японд бол үнэхээр гайхалтай цалин аваад ирчих юм байж байгаа. Тэнгүүдээ яа Монголын энэ юм айхтар юм эрсдэлтэй нөхцөл жоохон бага цалингаар хүрээд ирээ гэж яаж итгүүлж чадаад байгаа юм. Шууд нэг нүгөө ярихад бол нэг тийм олон талын бол нэг ярихгүй. Ерөөсөө л би анх юунд итгэж орж ирлээ тэрийгээ л ирдэг. Тэ яг энэ нэг юм чинь компани юм шиг те тэгсэн мөртлөө олон улсын ингээ гадны хүмүүстэй уулзахад аюу тэгж хэлдэг гэсэн. Наа чи нэг юм нэг бизнес гэхээсээ илүү баг юм үндэсний прожектыг сонсогдоод байна, төсөлшийг сонсогдоод байна гэж ярьдаг байсан. Тэгээд тэр хэмжээний утга учирыг угаасаа хийх гэж те бүтээх гэж ингэж явж байгаа учраас бас тэгэж бас хэлүүлэх нь ч бас те бас нэг бодлын тийм юм шиг те баярламар юм шиг те. Тэнгүүт чинь би болохоор яг нөгөө Японд исэн тэр хүмүүстэйгээ ч гэсэн тэгж л ярьж байгаа юм л та те. За юм байна.
яг ийм нийтлэл явж ийн энэ бол айгүй утга учиртай гэж би итгэдэг. Одоо тэгээд энэ компани дараагийнхаа түвшинд энэ чинь ингээд үргэлж ингээд левелээ ингээд ахиулаад явж явах хэрэгтэй байхгүй төвшингээ ахиулаа те. Яагаад тэгэхээр бид нэр ингээд нэг юм стартап байжгаад энэ чинь ингээд бүр олон улсын түншүүдтэй болоод те. Тэр нь зүгээр ч нэг юм Япон түнштэй ч биш байхгүй те. Япон түнш бол бидний хувьд зөвхөн нэг ихний алхам байхгүй. Тэгэл бид нар чинь за Америк түнштэй болж байна те. Тэнгүүж ингээл нэг нэгээр нь ахаал явнаггүй бид нар өөрсдөө компани ч гэсэн ахаа явах хэрэгтэй. Баг нь ч гэсэн хүчрхэгжээд явах хэрэгтэй. Бид нар өдөр тутам нэг юм суралцаад явах хэрэгтэй байхгүй те. Тэнгүүт чинь ингээд тэр нөгөө хүмүүстэй ч гэсэн хэлж байгаа хгүй нөгөө. За одоо бид нар ингээд төвшнгөө ахиулаа яваад үзэхэд бол шал өөр юм үзэж харсан хүмүүс бас хэрэгтэй те. Мэдээж одоо байгаа хүмүүс нь бол бүгд тултал өөрсдөө өгчөөд явах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд ингээд өшөө бидний тэр баг дотор байхгүй үзэж хараагүй зүйлийг харж үзсэн хүмүүс тэр хүмүүс ингээд аль болох нэгдэх тусмаа л энэ хүчрхэгжих байхгүй те. Тийм утнаас бол тэрэгдэл те яг үннээс нь нөгөө л ярьдаг. Тэгээд нөгөөдөл маань ч гэсэн бас нэг юм утга учир те хааны газараа бүгдээрээ л нэг Монгол хүн болж төрсөн л юм чин те. Монголынхаа төлөө нэг юм хийчихсэн юм залуу те ирч хүчтэй байгаад байсан нэг хэвээр нэрэ бодоо олгоо хийчихсэн гэдэг тийм хүсэл байгаад байгаа хөөх. Тэр байтгаа одоо манай компани дотор бол юм 5 улсын үндэстэн байдаг л да. Монгол хүн байна те. За Хятад үндэстэн байна. За Япон үндэстэн байна. За Канада те. За тэгээд Филиппин ийм хүмүүс бол байгаа аахгүй. За өмнө нь бол англич хүн байсан, америкч хүн байсан те. Тэгэхээр бол би тэрийг бол айгүй олон үндэстэн байх тусмал зүгээр гэж бодоод байгаа. Ер нь бол яагаад тэгэхээр Монгол хүний хийж чаддаг зүйл гэж байдаг. Монгол хүний хийж те одоо үзэж хараагүй зүйл гэж байдаг. Зан характерын ч асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ нэгэнт бид нэр өөрснөө ингээд сураад ингээд явхад айгүй хэцүү те цаг авахаар байгаа юм бол тэрийг мэддэг те үздсэн тэр гадны үндэстнүүдийг оруулъя л та. Те одоо шийдвэл тэгэл манай тэр нэг Канада залуу те бас инженер хүнэлтэй өмнө бол те BlackBerry байсан, те LinkedIn байсан гээл тэр хүн чинь Silicon Valley байсан хүн болохоор чи шал угаас өөр биднэрт ингээд оруулж ирж байгаа. За нэг юм Япон хүн байгаа тэр бол бүр ингээд одоо яг финтекийн яг ялангуяа энэ одоо хэрэглээний одоо энэ санхүүжилт гэдэг дээр бол бүр ингээд домог гэж яригдсан юм зүүн даацны хүн байдаг байхгүй. Тэгээ тэр хүн ч гэсэн гэхдээ хичнээн тэр хүн Япон хүн мөртлөө бидний Монголын бидний амбицд бас итгээд байгаа байхгүй. Оо те та ийм гой залуус ийм юмний төлөө зорж явж байгаа л за би ч гэсэн орё л доо те. Тэр хүн үндэ бол би бол бүр Таиландын засгийн газартай булаацалцсан байдаг байхгүй. Тэр хүн тэгээ тэр хүнийг болохоор ингээд маш өөр нааша зөвлөгөө өгөө нааша иргэд гэсэн. Би ихтэй тэр хүнтэй те ингээд бид нар ингэмээр хамаа тэгмээр хамаа гэж хөөрхи айгу сэтгэл бас хүрсэн юм уу яасан те. Тэнгүүдээ за би хандад оръё. Би тэгээд Филиппинд ирчих хэвээр үзэж тарыг ингээд явж байгаа байхгүй те. Тэгэхээр ер нь бол монгол хэлтгүүл яг бидний хүсэл эрмэлзэл мөрөөдөл маань л айгүй олон хүнийг тодорхой хэмжээгээр цалингаа хаяад доктортой амьдралаа хаяад те эсвэл Монголдоо ч гэсэн яг үндэ бол одоо Монгол айгүй мундаг залуусууд байгаа байхгүй. Гадандаа сурсандаа мундагтай юм биш байхгүй. Угаасаа потенциалтай чадвартай залуус гадагшаа ингээл явмаар л эдэн штэ те. Би Америк руу явмаар байна те. Би Интэг рүү явмаар байна. Би IT те. Ялангуяа IT-гээр бол одоо тэгэл янз янзын юм хийх боломжтой байгаа байхгүй. Гэхдээ яагаад тэр баг цалингаа хүлэн зөвшөөрөөд те. Яагаад эндээ ингээд бас ингээд хамаг энерги зарцуулаад залуу насаа зарцуулаад байх гэхээр бас л тэр нэг амбицийн төлөө л байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ гадна дотн гэлтгүү те бүх залуучуудаа ингээд хамтдаа нэгдмэл байдаг энэ хүсэл эрмэлзэлтэй залуучуудаа бүгдээрээ үнэхээр баярлалаа гэж хэлмээр байдаг. Хоёлын ер нь нэлээ удаан ярьсан байна яг хуу. Би бол удаан ярихыг хүсэж байна. Илүү олон зөндөө асуух юм байгаа. Гэхдээ яг одоо төгсгөл хэсэг рүүгээ оръё да тий. Гонигтай л байна. Ер нь бол ингээд гоё ярилцлагын үеэр ингээд төгсгөл хэсэг рүүгээ орох айгу дургу байдаг. Зөндөө олон асуулт хүлээж өгч чсан. Гэхдээ нэг асуулт байна чухал. Энэ дээр за би бол Монголыгоо нэг доош нь хийх гээд байгаа юм биш. Гэхдээ манай монголчин бол нэг тийм хөгжиж яваа жахан буурайд орно шүү дээ. Яг статусаараа бодох юм бол одоо том гүрнүүдийн хажууд бол юм жижигхэн улс байж байгаа тий. Тэгсэн чинь манайх технологи ингээл гадагшаа зараад байна гэл одоо сүүлийн үед их яригдж байна. За гэтэл би ингээ гайхаж байгаа байхгүй. Өчнөө бүхэл улсын орн технологи нь хөгжиж байна. Яг адилхан юм нэг технологи хийгээд сууж байгаа, лендмен хийгээд сууж байгаа залуучууд байна шүү дээ тий. Гэтэл яагаад монголчуудаас технологи авахд тэгээ манай скол инженерүүд тийм супер юм уу? Тэгээ яг ингэж бүр ан маань үзэлцээд байгаа юм уу те энэ одоо олон улсын инженерүүдтэй. Тэгээ тэрнээр би гайхаж байна. Одоо Монголоос итгэж технологи авч ин гэж яхийг ботход мэдээч нэг илүү бараг шахуу болол авч байгаа бэлгүү дээ те. Тэн дээр яг юу болоод байгаа юм? Шууд хэлэхэд бол мундаг. Манай монгол залуус бол үнэхээр мундаг тий. Яг ингээд өөр чийлдгээр бол олон улстай харьцуулаад үзсэн бэл бидний шиг одоо юу гэдэг биднээс ч илүү тэр технологиг одоо өгч чаддаг тий. Тим технологитой компани бол зөндөө байгаа байхгүй. Зүгээр зүүмнүүдийг цаг харахад л бол ерөөсөн мянга байгаа заяа. Тэгээд тэр нөхдөө дундаас тэгвэл бид нэр яагаад манайх их тий
Одоо шилбэл бид нэр хэдхэн жишээ дуртага за Камбожийн нэг банкнд өөрсдийнхөө шийдлийг өгч байна те. За Австралийн нэг компанид өгч байна, Японы компанид өгч байна, Сри Ланка, энэ компани болгонд ингээд бидний шийдэл яваад байгаа байхгүй. Тэр зүгээр нэг юм олон улсын ерөөсө халтур биш энэ бол. Яа тэгэхээр бүр нэмэн өртөг шингэсэн юм шийдэл яваад байгаа байхгүй. Яг Монгол залуучууд бол мундаг, суралцах зүйл бол мэдээ зөндөө байгаа. Яа тэгэхээр олон улс болоод тэгэхээр нөгөө нэг Монгол залуусын маань нэг жоохон бас нэг юу гэдэг нөгөө нэг юм documentation гэж хэлдэг. Ингээд бичиг цаас юу гэдэг те. Тийм л айгаа ингээд суралцах нь зөндөө байгаа. Гэхдээ яг потенциал шийдэл олох те. Энийг яаж болгож болох уу? Тэр тал дээр бол үнэхээр ухаантай байхгүй. Тэ Монгол залуус бол үнэхээр потенциалтай. Мэдээж олон улсын хэмжээний ажлаас те олон улсын хэмжээний юм төслүүдээс суралцах зүйл өндөө байгаа ч гэсэн тэр бол нэг даваад гарах ухаантай, гаргалгаа гаргах чадах чадвартай. Тэрийг л одоо шийдвэл те технологийн биш бус нөхдүүд нь яаж тэрийг гоё ингээд тэ нөгөө хүмүүст нь ойлгуулах уу, итгүүлэх үү, артлынх нь тэ яг тийм чинь зүгээр технологи байлаа гэж бизнес болчдөг зүйл биш тэ. Тэнд нь санхүүгийн байна, хуулийн хүн байна тэ. Бүх одоо энэ бичиг цаасыг зохицуулдаг хүмүүсийн маркетингийн хүмүүсийн бүгд нийлж байгаа л зөв таниулах бай. Тэр үедээ гадны партнер тэ энэ Америкийн Techstars тэ Японы энэ компаниуд эднэрийг яаж тэр давуу тал болгож ашиглах вэ л гэдэг тийм тэрний комбинац л байгаа ер нь бол тэ. Тэрнээс бол яг л нөгөө миний сайн хэлгээ ан маань үзэлцэл явж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ижил төвшөнд тий. Яг ингээд ноён цойлох гол яг урд ингээд хідэн уралдаж байгаа одоо чавнцгийн чаашиж байна. Хідэн нөхдөд уралж байгаа шүү дээ. Тэр урд бол гарцаагүй бид нэг гүүгээ явж байгаа. Тэгэл одоо энэ дотроосоо цойлж гарах гал явж байна л гэсэн. За баярлалаа. За ямар ч ийсэн нөгөө подкастын маань хугацаа бол ингээд болчлоо гэж би бодоод байна. Нэлээд урт болсон байх хоёлынхны яриа. Гэхдээ би өөрөөс чинь яг гэдэг нь юу гэхээр 3 дугаар үйлрэл гэж манай подкаст эхлэн тэ. Одоо нэг хэдэн дугаар яваад 2 дугаар үйлрэл маань хаагдах гэж байгаа байхгүй. Тэгээ 3 дугаар үйлрэлтаа би ярьж чадаагүй юмнуудаа ярихын тулд одоо би урилга өгөх гэж. Тийм. За. Та 3 дугаар үйлрэлийн маань одоо подкастын маань дахин нэг дугаарт орооч гэж хэлэх гэж байгаа. Тийм. Хүмүүс одоо хологдоод одоо цадахгүй юу? Аагүй. Ер нь яриаг үйлцэн зөндөө юм байна. Тийм үү. Надад бол зөндөө сониучих гэсэн юмнууд байгаа. Тэр нэг өшөө дахиад хоёулынх нь ярих тэр технологи руу ороод ирэхээр те одоо түрүүл нэг хальт яригдаал өнгөрчлөөдөө блокчейн маань ингээл security token гэдэг ингээд тэр лөө орж ярих юмнууд бол бас байгаа хгүй. Тэ тэгэхээр урилгын маань хүлээж авч гин үү? Аавна. Баярлалаа. Тэ юу дахиад бас өшөө тэ мүлжүүртэй гэж бодсонд баярлалаа. Мэдээж би бол дуртай оролцсон. Гэхдээ би бол юу гэж хэлмээр ихлээр яг уу нэгэнт би бол одоо шээ дахиад нөгөө нэг гадны хүмүүст ярьдаг шиг намайг бол одоо тэ бас хөр мүлжчлөө шүү дээ. Одоо тэ тийм чинь одоо дахиад өөр хүмүүс бас байвал те манай жишээлбэл Ant Global дотор те өшөө гоё айгүй гоё залуусууд байгаа аахгүй бүхэл бүтэн набор зоопарк. Тэгэхээр энэ хүмүүс дундаас бас те ингээд за дараагийн одоо 3 дугаар үйлрэлдэ яг үргэлжлэл гэхдээ өөр хүнгээ явах юм бол илүү сонирхолтой байж магадгүй те үзэж байгаа хүмүүс сонсож байгаа хүмүүс ч гэсэн бас арай сонирхолтой байх болов шинэлэг байх болов л гэж бодож байна. Ахаа тийм шүү дээ. Одоо тэгээд яг та дахиад орсон ч вэ өөр нэг хүн орсон ч вэ би бол дахиад тэр компани соёл моёл гэдэг юм руу дахиад бас ормоор байна те. Тэгэхээр хоёул нь яриг үлцэн юмнууд байгааз. Тэ тэгэхээр 3 дугаар үйлрэлд ямар ч ийсэн би бол сонсогчтой үзэгчтэй уулзуулна гэж бодож байна. Тэгээ баярлалаа. Өнөөдөр миний урилгыг хүлээж авч ирээд ийм олон цагаа надад бас зарцуулсанд те баярлалаа. Одоо яг ингээд нуулгүйгээр юмнуудаа ярьсан бас баярлалаа. Харин урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд айгүй их юу байсан байна. Ер нь бол сайн судалсан байна. Ер нь бол тий. Тэр энэ хөдөлмөрт маш их баярлалаа. Тэмч болохоор бас тий ингээд төсөөлөг юмнуудаач бас тий ярьсан болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Мөн подкаста дууссан сонсон лимончуудаа баярлалаа. Монголын хөрөнгөний биржээс Wall Street цахиурын үндийн хүртэлх дотоод гадаадын бизнес санхүүгийн мэдээллийг ажлын өдөр болгоны өглөө 7 цагаас Chanson Coffee шарсан өндөгдөг хандахыг хүсвэл Lemon Press-ийн сайтад имэйл хаягаа бүртгүүлээрэй. Ингээд дараагийн дугаараар дахин сонирхолтой зочиндөө иргэд уулзъя. Баярлалаа. Баяртай.